Сайн бацхан үзэгчдээ Game Day podcast-ийн 22 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид Ваяваас Амбок 3 дээр нэмхэн удам залгасан хоёр сагсчин дүү маань хүрэлцэн ирсэн байна. За мэдээж манай одоо Johnny Ogsh-ийн одоо ганцэрэг ахын маань одоо хүмүүс бол Johnny Ogsh гэдгээр нь маш сайн тань те. Johnny Ogsh маань хүү одоо хүрэлцэн ирсэн байна. За яг бас сайн хэлсэндээ удам залгасан. Ган хоёрыг Арслангийн маань хүү одоо дөлгөө маань хүрэлцэн ирсэн байна. Болж байгаа. За сонгоцсон оо. За тэгээд ямар ч үсэн яриагаа бол хэдүүлээ плей-оффоос эхэлчих үү? Тэгэл. Шууд. Тэгээ. За тэгээ плей-оффын маань тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа. Тэгээд ер нь бол бас нэлээд тэнцүү өрсөлдөж магадгүй ийм багууд хоорондоо уг нь бол таарсан гэж хүлээлттэй байсан. Тэгээд хүлээлтээс бол жоохон өөр явчлаа. Яг өнөөдрийн байдал. Жишээлбэл асын үлгүүд нэгэр гарсан асын үлгүүд Дархан United хоёр бол 3-1 болцсон байна. Тэгээд энэ цувралыг болвол бас яг нөгөө нэг хоёр баг ер нь л адилхан ижлэн тохироотой яг Европ школоор тоглож байгаа хоёр баг учраас нэлээд бас нөгөө өгөө аваатай цуврал болох болов гэсэн 3-1 болчлоо. За тэгээд хоёроор гарсан Бишрэлт Метал Захан Бродерсыг бүр 4-0 доод одоо сагчдын хилээр бол шүүрдээд цувралыг дуусгачлаа. За тэгээ 3-аар гарсан SGFs Miners, Эрдэнэт Miners багуудын цуврал бас 3-1 болцсон. Энэ бол ер нь тоон 2-2 ч байх боломжтой. Бүр хангалттай авцсан байсан хожлоо бол Эрдэнэт Miners сүүлийн моментод алдсан. За тэгээд хамгийн сонирхолтой явж байгаа хоёр цуврал бол одоо яалчгүй 4-5-аар гарсан BCH Knights болон Бодонсын цуврал байна. Тэгээд энэ цувралуудаас зүгээр яг аль цувралыг илүү яг үр дүн дээр шүү заяа онцолж байна. Ялч Knights тэгээ бодонслон байл л дээ. Энэ үнэхээр бас арена дүүрж мөрөл те. Cousins-ыг үзэх гэдэг хүмүүс. Өчигдрихт бас Knights аваал залан галдчихлаа те. Ер нь бол Knights-ийн цуврал, Knights бодонсын цуврал, SGFs Miners-ийн цуврал бол 2-2 байцсан бол бас амар гой сонирхолтой. Тэр тоглолтын дээр бодонс 4 дараалж turnover хийсэн чинь Nice тэрийг оноо олгож чадаагүй. Тэгээл ер нь тоглолтоо алдчих шиг болсон да. Штэрттэй бодон сожидсан бол манай Торо алуулсан те. Торо яа хэвээ. Хийх шиг л дээ. Яг л өмнөөс нь тэр чинь нөгөө хонг чангараал байгаа юм чи. Ай гээл. Яг тэр хоёр дараалт тэр шалддаг пасс бол бас Торо бас эвгүүд яг тэр чухал үед те. Бас л сайхан манай хүн ч бас самсараа штэ бас л янзын. Самсараа сум доошоо. Штрүүл яасан бол самсараа сум доошоо те. Эйгүү. Яа. За одоо яг Miners-ийн цувралыг яриа л да. Miners-ийн тоглогч байгаа юм чи. Ер нь зүгээр цуврал яг агуулгын үед яаж явж чиний хар. Уул нь яг хав таны төрөний хэлснээр 2-2 болцсон байх ёстой. Гэхдээ бид нэр өөрсдийнхөө алдаанаас болоод 3-1 болгочоод байгаа. Магадгүй 3-1-ээр манай болох байсан. Гэхдээ яг өөртөө алдаа гаргаад тэднийг ингээд дараагийн тоглолтын дээрээ засъя гэд яг тэр алдаагаа дахиж давтаад байгаа болохоор. Гэхдээ одоо дараагийн тоглолтыг юу болохыг хинж мэдэхгүй шүү дээ. Тэгэл ер нь сүүлийн тоглолт Miners-ийн хувьас сүүлийн тоглолт байж магадгүй учраас одоо амиа тавьж л тоглох байх л та. Одоо ингээ харахаараа шүү дээ. Нөгөө нэг яг сайн эсэргээрээ 3-1 гэдэг чинь бас үнэн заяа. Тэгээ дээрэс нь нөгөө нэг цувралт ингээд нэг юм одоо авчмаар хожлуудаа ингээ алдчихаар ер нь бол тэгтээ яг агуулгын хувьд бол Miners аюу айтайхан явж байгаа шүү дээ. Бүх тоглолтын дээр ер нь бол ер нь бол баг өдөртөд яваад байгаа гэсэн цувралыг. Тэгсэн мөртлөө үр дүн 3-1 болчихож байгаа юм байгаа юм. Тэгээд яах вэ? Боломжтой л гэж харагдаад байна. Яг тэгэхээр тэр цувралыг яг ингээд агуулгын хувьд тоглолтыг тэр чигээр нөөснөө өдөртөж авч явж байгаа баг дахин 3 хожиж болохгүй гэж те. Тэгээ угаасаа тоглолтоос тоглолтод 1-1 тоглолтоор заавал одоо 3 хожино гэж ачаа үрэхгүйгээр те. Тэгвэл
Нэгээр нь. Тийм улиралд хожсон. Тэгээд плей-офф ч гэсэн нэг хожсон юм чинь хожиж болохгүй бол биш. Хожиж болно. Тэгээд заавал 3 дараалж хожно гэж өөрсдөө дарамтанд өгөхгүйгээр яг нэг тань түрүүний хэлснээр нэг тоглолтоор аваад яваад тэгээд 4-3-аар хожно гэсэн төлөвлөгөөтэй л байна. Сүүлийн тоглолт бол нөгөө Шамари Фонц чинь нэг нь хийсэн байсан бол ер нь бол шийдэх гэсэн шүү дээ. Тийм. Тэр харин сайн тий. Фонц баг тим бол ер нь алддаггүй шүү дээ. Тийм. Уул нь алддаггүй. Тэгээд яг түрүүн тоглолт дуусаад яг маргаашийн бэлтгэлтээр нь асуусан чинь би тоглолт дууссан нөгөө краудтай одоо хөгжөөнд дэмжигчтэй илүү ингээд сонсоод тэгээд одоо фокус алдсан юм. Тийм. Яа. Тэгээд эхнийхээгээ алдчихингуудаа яана гэд одоо дотроо өөрөө сандрал Юу болчих уу гэдэг. Тийм, юу болчих уу гингүүтэй. Яг хоёр дахь яг адилхан алдсан шүү дээ. Тэгсэн. Тэрнэр тэгээд багийн уурын амьсгал гайгүй юу? Гөө яагаад ч зүгээр байгаа. Тэжгүй. Одоо майнерсээ гэдүүл ярьж байгаа юм чинь анар байхгүй эсвэл асуулгч. Тийм. Тэрэн дээр чинь ингээл янз бүрийн мэдээлэл гаргаалсан шүү дээ. Тэр шууд эфир ирчихлээ. Эфирээр хүртэл баг ажилласаа хаалгадчихлаа. Яг Тэр юу болсон юм бэ? эфирээр шууд ажилласаа яг тоглолт дуусчаад тэр тоглолтоо ухрааж үзэхэд эфирээр тэгэнгүүт нь амар сайн санагдаад ягаад гэвэл тоглолт эхлэхээс өмнө анар тасалжуулагч одоо бид нэр байрлалсан байгаа. Тэгээд байрлсан тэр газараа үлдсэн. Тэгээд яг тоглолт дуусчаад одоо тоглолтын өмнө гэх юм уу анар тасалжуулагчийг болохоор зүгээр би энэ жоохон таарахсан байгаа. Тэгээд яг одоо хичнээн таарахсан байсан ч гэсэн тоглолтын дээр ирэх боломжтой байсан ч гэсэндээ яг хөө бүр ирэх боломжгүй байсан одоо би тийм байдалд хүрсэн байсан болохоор одоо зүгээр л одоо биеийн тааруу байсан болохоор тоглолтын дээр ч чадаагүй л гэж одоо бид нарт хэлсэн. Түүнээс шал ажилласаа халагдсан тэгэж яасан. Одоо ажлынхаа байрыг өгсөн бол тийм юм байна. Дараагийн тоглолтонд тэгээ ирсэн шүү дээ тийм. Тэгсэн. Хүмүүс сэвж явж өгсөн шүү дээ тэр чинь. Хой сэвх юм аа бас гэсэн гингээл. Гэтэ бас яг мэдээллийг бас нөгөө яг нягтлаад яг албан ёсны болгож ийж бас хүмүүст мэдээлэл хүргэхгүй бол бас ийм нэг аюултай юм те. Ялангуяа эфирээр. Тий. Шууд дамжуулалт юу ирд юм бэ? Энд чинь хамгийн баттай мэдээллийг өгч байгаа шүү дээ. Тэнгүүтээ шууд Майнерсын фэнүүд нь шууд сэтгэлээр унаал одоо бүтэн сизон аваа явцсан хед коуч нь байхгүй болчихлоо одоо яах юм бэ гэл. Тэгэл ингээл фэнүүд нь ч тэр тэгээд одоо бид нэр ингээл тоглолтод дуусгаад сошиал медиагаа ингээ харангуут ялгаагүй ингээл Майнерсын коуч ингээ халагдлаа. Одоо тэд нэр яах вэ маах вэ гингүүд яг тоглогчд нар дээр ч гэсэн нөгөө яг үннийг мэдж байгаа хүмүүс чинь ингээд тэрэндээ ингээ бүр итгэж чадахгүй одоо юу гэх нэр халагдсан юм яац ийцээ бид нэр мэдгүй юм байгаад байгаа юм уу магадгүй одоо та төвлөрөл ингээд фокуслсан мөн шүү дээ. Тэнгүүд та тэгчний фокуслаад ингээд байж байгаа ч гэсэн хажуунаас чинь тэр нэг хүмүүс мэдээж тоглож болсон та нарын ингээд сошиал юугаар чинь чат матер хүмүүс орж бүгд асууж байгаа шүү дээ. Тасууч нэр халагдсан юм яац ийцээ гэдэг тэр чинь магадгүй тэр фокусыг гараа авчих хэмжээний болох ч юм уу тиймэрхүү юм бол жоохон буруу муу тал нь гэх юм уу. Тэрнээс гадна эсрэг багтааж гисэн маш том давуу байдлыг үүсгэж байгаа хөх те. Тасалжуулагч нь байхгүй ш. Нөгөө 11 12 дараалж нөгөө хожигт нь дасгалжуулж исэн нөгөө залуу байхгүй болчгоор чинь оронд нь туслах нь гарч ирээ зогсож байхад бол нөгөө багт бол айл ямар ч гэсэн нэг том цөмн байхгүй болсон биш те гэж бодоход бол ер нь бол тоглоход ч гэсэн те. Тийм. Тоглоход ч гэсэн амар байх. Сэтгэл зүйний хувьд сэтгэл зүйн талаас ч гэсэн. Тэгээ логикоор нь бодоод үзсэн ч гэсэн яаж ч удсан энэ нөгөө нэг коуч солидог цаг хугацаа биш байхгүй. Одоо ч тийм л те. Зуурл явж байхад дундуур нь коуч халт сэлгэнэ гэж байхгүй шүү дээ. Түрүү жил нөгөө нэг эпс нэг эд коуч хаалсан шүү дээ те. Тэр чинь тэгэл яг нөгөө нэг дотоод тийм одоо ноцтой асуудал биш бол тэрэн шиг одоо тэр чинь бол яг ерөнхийдөө бол үйл ойлголцол гарцсан тэр нэг коучтой хоол үндээд ингээ авангууд чинь баг эсрэг үеийн коучтой тохироо мөхрөө хийчлээ гэж ойлгонгуудаа явчаад нэг тийм хүү шийдвэр гаргасан юм шиг байлаа шүү дээ яг зүгээр байдалтай гэж. Боднос ч гэсэн нодлын яг удирал дуусаад плей-офф маргааш гэж яхад лавгагаа халтсан мэт. Санаж байна. Тэгсэн. Тэгсэн оронд нь туслахын тасалжуулсаар байгаа дууссан шүү дээ. Тэр тэгтээ амар сонирхолтой. Гэрээгээ зурхтаа улирлаар зурсан байвал яах вэ? Анхнаасаа. Тэгээ улирал нь дууссан чи гэрээ дууссан. Тэгээд нөгөө дахиад шинээр гэрээ их гэсэн чи хоёр талаасаа гэрээн дээрээ тохиролцоогүй. Плей-офф орвол дахиад шинэ гэрээ байсан юм тийм үү? Тийм тэгээд тэднээс шинэ гэрээн дээрээ хоорондоо тохиролцохгүй байхгүй юу? Тэгээд биш. Эсвэл зүгээр багаас анх тавьсан манайх ер нь бол плей-оффт гарахгүй гэж бодоод улирлаар гэрээсэн байж болох уу?
Харин мэдгүй би амар сонирхолтой нэрийг Туслах нь тэр чигээрээ тэгээд плей-оффтойгоо гэрээсэн юм болов. Тийм үү? Харин за яг одоо тэр нөгөө нэг хэний Эпсийн тэр акут ер нь хамгаалаад хэр юм бэ? Яг миний хувьд нөгөө яг Японд тоглож исэн тэгээд энэ тийм тоглож исэн болохоор тийм том тэрнээс ч том тэгснэ одоо юм ланд одоо том биетэй одоо легионерыг хамгааллаад одоо ирцэн болохоор акутын үдэс тоглонгууд нэг тийм төвөг бол байгаагүй. Яг өндөр нь өндөр. Гэхдээ ингээд шахаад тоглоод явах юм бол хангалттай хамгаалахаар Харахад нэг тийм их зөөлх юм шиг санагдаад тийм их юм байна уу? жоохон софттэй. Тийм хөлн жоохон софт юм шиг санагдсан. Акут гэснээс нөгөө нэг хин нөгөө дөк шиг тоглосон штэ. Тэр нөгөө нэг Японы өндөр хэр юм бэ? Kirko. Тэр багаараа яалтчгүй юу? Тэр ингээ байрлал айгу зөө эзэлдэг юм билээ. Үнэхээр талбай дээр яг тэнд очин тэгээд тэндээс тэр пассыг ирнэ гэдгийг үнэхээр яг мэдчихлээ. Тэгээд пасснууд нь direct шүү гарлуу нэрж байгаа болохоор бас хамгаалах бол үнэхээр асуудалтай юм шиг. Гэтэ дөк бол бас л тэр үнсэн штэ тэрнийг өөр хамт нөгөө нэг төвн үзээд ноцолдоол байсан. Тэгээд шүүгч мөкс рүү гомдлол янз бүрийн яриад яваад байсан. Дөк чи юу ч болоогүй юм шиг ингээ байгаад байгаа юм шиг. Очиж контакт өгчөөл. Ой шүүгч нартай окей гээд яриад яасан. Гуами шүүсэн татаад басаа үстэй. Гуами нөгөө нэг төвчин бүр 2.10 эдтэй үстэй. Тингалавай. Тэ? Тэр чин өмнө бас л төвд бол бас л Идэж уусан штэ. Шиг бүр. Тэгэл би яг тэр Гуамын тоглолтыг сүүлд нөгөө нутагтаар нь очиж тоглолтыг үзэж яхад бол ёо зүгээр доктор очиод зүгээр ингээл очиод юм тулаад ингээд яг тийм гоё нөгөө бүр нэр төвийн тоглогчтой тий. Манайхаас юм төвтэй шиг үдгээ мэдрэх бол яг нэг өмнөгүүдэд яаж байгаа юм биш шүү. Зүгээр яг нөгөө нэг яг хатуу одоо юу гэдгийг тэр Галавыг бүр ямар ч тоглолтгүй болгоо тий. Бүр зүгээр л хинч болохыг харах бол үнэхээр кайфтай байсан. Дөк Баярлалаа. чи 2 хэд лээ? Би 2 м 3 л 4 л юм аа. Тэнгүүд чинь нөгөө нэг зөвлөг хийлээд байгаа нөхгүй. Өмнө ч юм болохоор бид нар ингээд за жишээл одгийн ч юм өөний ч юм уу те. Үзээлээд манай ч үзээд байгаа мөртлөө нөгөө яалчгүй 2 м зэтэр дээшээ биш болохоор чинь хэцүү байх. Өндөр нам юм. Тэгээ нөгөө монголчуудын чинь ганц асуудал нь төв штэ. Одоо ч гэсэн ингээл манайх өндөр болсон чинь айлууд бас өндөр хүмүүс авчих юм аа. Бас хөргөлтэй импорт аваад ороод ирэх юм аа. Тэгэхээр ч амар хэцүү болчих жоох. Сая Одкайг хэлсэн шүү дээ. Тэгэл өндөр хүмүүсийн үд тоглоно гэл. Тэгэхээр чи нас тэндээс яг бас өндөр хүмүүсийн үд тоглож байгаа Америкт 2 м 24 мөрөвтэй. Аимшигтай хүмүүс байгаа юм чинь. Тэгээ өндөр хүмүүс аваад Kirk-ийг аваад тэгэл Legionер аваад шүү дээ гадаад багад. Тэгэхэд одоо манай Монгол бас яах юм байгаа. Өн Скотыг авъя гэсэн шүү дээ. Бас тэгсэн чинь иргэншлээс Америк иргэншлээс татгалцсан Монгол иргэн бол тэгээд тэгэхээр ч бас Америк хүн хинч би Америкээс татгалцахгүй шүү дээ. Америкийн иргэн хүн ч. Тийм болохоор давхар иргэншил. Монголын хууль чи өөрөө нөгөө давхар иргэншил зөвшөөрөхгүй болохоор тэрэн дээр яалтч гацчихлаа. Бүхнс л одоо зөвшөөрж штэ. Дөкөөс л асууя л та. Одоо яг за Монгол 5 номер дээр тэгвэл ингээд Монгол өндөр хүн аваад ирлээ. За. Ханд дөрвөлөө орох уу? Дөрвдөр үзэх үү? Үзэн шүү дээ. Тоглоул үзчихэл таарна шүү дээ. Тэгээ ер нь бол чи дөрвдөр сонирхолтой мó 5 дээр сонирхолтой мó? Яалт ч гэдэг дээд төвшөнд. Сая тэнд одоо NCAA тоглол, Big Ten-ийн удаас тоглол, The Create-ийн удаас тоглолтыг Ryan Calipari манай удаа 49 оноо аваад. Үнэхээр дийлэхгүй байгаа 20 м 24-тэй үнийг. Тэгэл яалт ч дөрвдөр ер нь тэгэл тэнд ч хэлж дээ жир нэг өндөр чин дөрвдөр тоглох юм байна гэл. Сая Скоттой металл хийдэд битэмбэлтгэл хийхэд бол тэгэл бас Скот талбад гарахад үнэхээр гоё л дөрвдөр тоглолоо. Хамтоо. Тий, хамт талбад дээр гараад энэ тоглоод эзэхэд бол металл гэснээс маад үчи нөгөө BCL тоглохгүй металлтай гэрээ хийсэн штэ. гэрээ хийж амжаагүй юм. Тэгсэн чинь фейлдсэн үү? Тэгсэн чинь цаанаасаа BCL-с чи Монгол тоглоагүй юм байна. Тэгээд Монголд нэг тоглолтод яаж оролцсон байх хэвээр гэдэг ер нь тоглохоор болчих шиг байна. Инхээр чинь инхи одын Bronx гэдэг нь баг фейл үү? Инхүүд тоглож болохгүй шүү дээ. Pro sign хийх юм бол хял inside ямар ч тоглох боломж байхгүй шүү дээ. Тийм болохоор энсигийн дөрмөндөө угсаа тийм байна тийм шүү. Угаасаа Pro sign хийчих юм бол тоглож болох юм байхгүй. Уул нь манад бүх юм Pro sign маань хийгээд шууд одоо энсигээ хайчих гэвэл хайчих гэдэг. Тэгэхээр одоо нэг ийм гаргалгаа байж болох уу гэж би бас бодоод тахгүй нэг түрүү ярьжсэн шүү дээ. Монгол зангараа. Зүгээр Монгол зан гарах гэдэг тахгүй юу? Дөгөг тоглох гэдэг шүү дээ. Дөгөг одоо гээд тахгүй юу? BCL тоглуулахын тулд одоо юу гэдгийг манай Монголын богд юм ярихгүй шүү дээ.
Холбооныхоо 1 сарын 31-нд одоо нөгөө юу маань хаагдсан байгаа шүү дээ. Одоо Монгол тоглогчийн мэдүүлэг ингээ эцэслэгдээ хаагдсан. Гэхдээ зүгээр одоо мэдүүлэг ростерт оруулаад зүгээр нэг минут ч юм уу 2 минут талбай дээр гаргачих л да. талбай дээр нэг алдаа хэлгээс Тэгээ нэг шууд гарангуудаа алдаа хэлгээс суулгах л да. Тэгээд тусаагаад статтай. тэгээ стат байна. Тэгэх юм бол BCL Тэгвэл BCL болох уу харин бас яг энэ зүгээр монголчлуул гэдэг байхгүй. Дөгиг гоё тоглуулахын тулд дөгиг тоглуулах чинь бас Монголын баг гэсэн хүчргийг очимоор байна шүү дээ, тий. Нэг төв сайтай очимоор байна шүү дээ. Отко зөвшөөрж гинөө. Би бол зөвшөөрж байна. Тоор зөвшөөрж гинөө. Зөвшөөрж байна. За ингээд подкаст 100 саналаар зөвшөөрж саналаар одоо гормын санал зөвшөөрөгдлээ гэдэг. Пад алга цохоод. Нэр тийм боломж байх болоо тэгээд тэрийг бас Тэгээд гоё гарч байгаа төгсөөгөөс асуунаа. Чи залхаж одоо шууд шууд залгаад байна. Юу солиороод байгаа юм бэ гэдэг. Плей-офф тайм аа бас тим юм бол нөгөө баг нь бас маяглахын ч цааш юм бас муухай штэ бас. Шаш яг хөө тэгэл юу яаж болох вэ гэдэг. Нөгөө баг бол тэгээ ойлгоо штэ. Ерөнхий нарийн муухай дасч шүү. Яалч ерөнхий л гарч байгаа ах нэг асуунаа. Яг гаргалгаа штэ энэ бол бас тийм үстэй. Яаж Монголд тоглосон л юм чинь. Гэтэ бас 5 сарын 10-наас 3 тоглолт байгаа штэ Монгол. Тэр болтол бас цаг байна. Юу болох нь те. Чи тэ про сайн хийчих юм бол NCAA болох гэдэг юм. NCAA ер нь болж штэ бас төн. Тэгээд тэр ягаад төв шийдвэр гаргав. Одоо тэгэл тэн тоглолт үзсэн тэгээд жоохон бас тэр чин амьдралын шаардлага бас жоохон хүнд болоо тэгэл тэнд чинь бас тэгээд яг ганцаараа бас арай олон жил ганцаараа явцсан юм болоо гэж одоо гэр бүлээ санаад тэр чинь бас дүү манай ихч төрөө дүүтэй болсон тэгэл дүү явцсан болохоор үнэхээр бас дүүгээ үнэхээр санаал тэгэл яалч Монголоо санаал гэлээ те. Тэрс шигшаагийн тоглолт байсан сая тэгээд шигшаагийн тоглолтод үнэхээр ороод 10 сарын тоглолтыг үзээд бас жоохон дотроос гимшиж байгаа юм чи бас очиод өөрийнхөө тусламжийг бас жоохон жилтгаа туслах юм сан гэж бодож байсан да тэгээд ирээд тусалсан даа үнэхээр баяртай байна да шигшаагта. Гойсон дүүдээ баяр үргий. Одоо манай Отко одоо энэ хин дөг ер нь бол тэгэл ингэ төвийн байрлууд бол энэ аюу айтайхан болчихлоо шүү дээ тий. Тэгээ Отко ч одоо 2 хүрсэн үү? Өөртөө 2 метр. Нэг мэгдэл байгаа. Сүүл ерөөсөө үзээгүй л байгаа л та. Гэтэл 2 2 гарснаас хойш нөгөө хандсан. Шигшээгийн бэлтгэл гэснээс нөгөө 50-аас сугараа ирсэн шүү дээ. Аха. Яг бид нар нөгөө All-Star таарсан чинь шигшээ дуудагдаад ирсэн байж байгаа. Тэгээд бэлтгэлдээ орцсон байж байгаа гэсэн чинь маргааш нөгөөдөр нь яасан чинь шууд буцсан гэсэн. Тэр бол тэгээд коучинг шийдвэр шүү дээ. Тэгэл яг бэлтгэл дээр хин илүү байгааг нь хараад өдөөш тэгэл байрал болгон дээр нэг 3 хүн л авч байгаа шүү дээ. Тэгээд ялцчихгүй кадрах азаа бид 3 арай илүү байсан юм бол гэж бодож байна. Тийм болохоор тэрэн дээр бол бэлтгэл бол хийсэн юм тий. хийсэн шүү дээ. Бэлтгэл дээр ирсэн бид 7 хоног моног хийсэн ханд. Тэгэл ялч хин илүү байгаа сонгоод байгаа болохоор угаасаа хинэл коучинг шийдвэр юм байна тий. Коуч тэгээ угаасаа ер нь бол гэхдээ Монголын яг шгшээг маань бол амар гоё болчлоо тий. Ер нь яг ингээд яг яах гээд байгаа нь амар тодорхой. Тэгээ дээрээс нь залуучууд маань ч гэсэн яг дүүнер маань ч гэсэндээ бас яг одоо эн чинь ингээд нэг юм итгэл өгөөд байгаа шүү дээ дүүнер лугаа. Тэгэнгүүт нөө авахгүй бол бас хэцүү байхгүй. Тий. Тэгээ тэгэнгүүт маа дүүнер маань аюу гоё авч орж ирж шүү дээ тий. Сая маргад ямар гоё орж ирв. Дөөх ямар гоё орж ирв. Тэгэл одоо араас нь ингээл ороод ирэх юм бол тэгэл ер нь бол гоё байгаа. Тэгээд нөгөө зүгээр одоо нөгөө эмхтэй шгшээгийн бас бүрэлдэхүүн зарлагдсан шүү дээ тий. Нөгөө тий шүү дээ. Тэгээ нөгөө 22 зарлагдсан байлаа. 22 тоглогч зарлагдсан байгаа. Миний найд нэг дурдчих юм уу? Тэгээ 22 товчонд л дурдчихдаг хөө. Тэг. Зүгээр яг хууччудаас гэвэл угаасаа бүгдээрээ байсан. Тэгээд шинээс их юм бол одоо нөгөө Монпоны нөгөө нэг 8 номертой охин байсан. За тэгээд нөгөө Арангаагаас хонгор зул байсан. Урт насан дүү маань орсон байсан. Тэгээ нэг гоё юм эмхтэй шидэр. Одоо оюутан лиг тоглож байгаа хүмүүстэй бас дуудсан. Тийм. 2 хүүхэд те. 4 хүүхэд байгаа. 4 хүүхэд лөө. Одоо нөгөө 50 тоглолдог гэсэн Жавза. Тэгээд Мойсас 2 хүүхэд. За энэ ингэж ин хараа. Яма. Хин 2 байсан. За ерөнхий дасалжуулагчаар Ижил болд. За туслахууд нь гэсэн чинь Ундрах, Баярбат. Стад шарал босч шээ. Хамар шараас. За тэгээ Алтан Заяа.
За тэгээ сэтгэл зүйчээр инх билег хөдөлгөөн засалч Булган Тамир Хүрлбаатар дасгал хүчний засалжуулагч гээд зя тэгээд Ариука байна, Буул байна, Өнрөө байна, Хулан, Болроо, Индра, Инх туул, Нандин хүсэл, Нарангоо, Үлэмж, Сод цэцэг, Болор цэцэг, Цацрал, Зүүн харагийн сэргэлэн, за Болор эрдэн, Гэрэл маа, Арангаан уртнасан, Номин эрдэн, Минжирма, Йокич, Ёжик. Оо, Ёжик шүү. Буруу хэлж ийн зөөлөгч юм. За тэгээ хонгор зул. Миний нэг Монпоны нэг хөргөн дайч охин шүү дээ. Хонгор зул юм шүү дээ. За тэгээд ням цэцэг гэдэг одоо манай Мөсэс сонгогдсон хүн байна. Инх буян байна. Жавзан дулам гээд оюут нийлэгээс 3 тоглогч дуудагдсан юм тийм үү? Инх буян, Жавзан дулам, Ням цэцэг. За манай Нямаа бол ер нь бол эвгүй шүү дээ. Чолоо. Амар штэ бас. Хадл чолоо штэ би хаана эмхтэй хөгтөж. Амар хатуу би мэт. Нөгөө нэг пиж актимд хамт багшилдаг. Тоглолтын хизээлээ. Тоглолт нь 4 сарын 13 14-нд. Монголд байсан. Монголд болно. Тий. 4 сарын 11-ээс 13-ны хооронд юм байна. Ерөөсөө өдөр дараалал явчих. 11, 12, 13. 4 сарын 11-ний өдөр Тайван, Хонконгийн тоглолт юм байна. За маргааш нь Хонконг MJL тэгэл MJL Taipei гэдэг. Гой тоглолтууд бас болох юм байна те. Тий. Гиснээс одоо 3-3 ч болохоор Ариука, Хулан, Бул хин нөгөө манай нөгөө бишээ. Ламкагаар нөгөө манай Арангаа үлзэт төрөөд дорн говьд очиод өсдөг манай дүүч юм билээ. Нарангоо. Нарангоо тэр дөрөв. Нутаг сар 8 амар судалсан юм байна. Оо, наач нэлээ. Худлаа шүү. Арангаа л гэдэг. Бүх аймгийг мэдээд байгаа юм байхгүй. Наа чи зүгээр Арангааг л амарсан мэд. Өөрийнхөө аймгийг л. Тэгээ манай хэд чи одоо 28-наас юуны хооронд гэсэн шүү дээ. Азийн аврах 3-3 те 26-нд эхэлж. 26-наас 30-ны хооронд. Манай ранк чинь жоохон өндөр байгаа болохоор бас early stages-ээс дараагийн раундаас авч. Сүүл рүүгээ. Дөрөвсөн тоглолт энэ төр байхгүй те. Би Азийн орох хаа одоо бэлтгэлээ явж байна. Ер нь бол яг юу юм бэлээ. Эрэгтэйчүүдээс хин юм байна. Эмэгтэй болох за эмэгтэйг дуусчих шүү. За тэгээ. 8 тоглогч дуудсан. 3-3 дээр. Нөгөө 5-5 дээр 22 шүү дээ. Тэгэнгүүт нөгөө тэр 8 чинь 8 бол 5-5-аас дуудагдсан байгаа байхгүй. Тэгэнгүүт сая бас бэлтгэлээс ирлээ. Тэгэнгүүт яг бэлтгэл болохоор ингээд 3-3-таа яг давхцчих юм бол ер нь нөгөө эхэлж болох ч байгаа тэмцээн л үгүй. Тэмцээний бэлтгэл хийж байгаа. Тэгээд 3-3-ын тэмцээн дуусчаар 4 сар гараад за багтлаа мэдчихсэн. Тэгэнгүүт эрэгтэй дэр хин юм байна. За эрэгтэй дэр дэках, кадрах, андах, отгох, монхох, би андах би зургуулаа. 6 юм. Чи ер нь юу гэж харж байна? Дөрөв л орно. Дөрөв сонгогдох гэж харж байна. Дэках, кадрах хоёр явахгүй зурагтай байсан. Оо тийм үү яасан юм? Дэкахыг мэдэхгүй. Явтаж кадрахын эхнэр нь жирэмсэн төрөх хугацаанд өгч байгааг сонссон. Тийштэй. Тийм болохоор эхнэртэйг ойрхон байх хэрэгтэй сонссон. Тийм болохоор энэ бол монхох, андах, отгох бид дөрөв явах баха. Подкастын 2 дахь дугаар дээр л тэр мэдээг доолж байлаа да. На кадр орсон байхгүй. Тэгээд гэхдээ бас зарлж марлаагүй л юу лээ. Зарлаагүй. Яг зүгээр хань жилтэй болсон байх шүү гэдэг зарлсан байхгүй. Тэр чинь райми эхлэл шүү дээ. Тэгээд суугаад яваагүй. Бас энийг хамаг хэлж болох юм болоо яа гэм бол. хэлчлээ шүү дээ. Дөө гэсэн шүү кадра. Ах нь бол чимээгүй л байлаа. Намайг хилүүлчихлээ. За. Одоо тэр нөгөө подкаст гарснаас хойш кадраар ер нь октод ч ерөөс байнга бичдэг биш мэдэн л те. Зогсоо зайгүй шүү дээ. Тэгсэн чи тэр нөгөө хань жилтэй болсон гэд манай 2 дахь дугаараар орж ирсэн байхгүй. Тэрнээс хойш ер нь кадраар хүмүүс ер нь бичих болчихсон. Тэгээ кадраас дотроо жоохон дургуул амбуг гахта жоохон яаж юм бодож л явдаг шүү. Хамаагүй юм яриад бичгээ байж хайрын думж байгаа. Адлаа. Хөврлөг авч байгаас. Тэ манай энэ эвгүй шүү. Энэ эвгүй. За гоё юм те кадра гоё. Кадра маань одоо ямарч ирсэн. За тэгээд 3-3 тэмцээнд нас гоё амжилт хүсье те. Нөгөө одоо ер нь бол бас яг тэгэхэр чин дөөх бол бүр амар магадлал өндөр бол авчиж байгаа байхгүй юу сонгогдох яа. Тэгэхээр 2 төвийн тоглогч байхгүй болчих чинь гэдэг чинь тийм үстэй. Тэгээд нөгөө нэг 3-3 Отгох байгаа л. Отгох байгаа. Тийм. Тэгэл дөрвөлэн. Тэгэл явах нь те. 3-3 одоо ер нь олон улсын тэмцээн чинь ер нь яг монголчуудыг яг нэгтгэдэг одоо ганц юм байна шүү дээ. Яг одоо нэгтгэдэг те. MPV дээр хагарсан бол одоо яг тэрэн дээр буцаж нэгддэг ч гэдэг юм уу те.
Сайн MVP-гээс олж нэг буу хагаралдаа үүслээ шүү дээ, тэ. Буу юм боллоо. Манус л тэнцээ хагаралдаа л байдаг. Манус ч яах вэ? Манай үзэгчд хагаралдаа л зүгээр бөө юм болоод тэрэн дээр сэтгэл ер нь юу болов? Яав ийм одоо холбооны асуудал уу? биш ээ. Сайн нөгөө MVP MVP юу? очроо гэх. Хоёр дахь гიშгэн. Ер нь нэг дөрвийг зонджилж байгаа. Очроот Эрдэнэ цаг тэгж байгаа очроо. Гая гацтэй. Тэн дээр ер нь та хоёр ер нь хэнийг авах болов гэж бодсон. Цогтоо гэж бодож юу? Азадуудын баярыг хамгийн залуу MVP гэсэн үү? Тэгсэн баха. Хамгийн залуу 21 тэгсэн мэт юм. 18 шүү дээ. Одоо 19 шүү дээ. 15 байгаа шүү дээ. Нэр худлаа. Нэр. Нодлон 5 юу гэдэг шүү дээ. Оноор 19 те. Юугаар Одоо 10. Одоо 20 үрж юм. Тэгээ одоо 20 үрж байгаа юм. тийм юм. 18 Тийм гэж болохоор яваадсан. явагдаж азадуудын баярыг. Баяр. Тэгээд тэр бол сонирхолтой л тэгэл яг ямар шүү санал хороосон тэр нэрээс яг яаж ясна мэдэхгүй ч гэсэн яартаж би бол цогтойхыг авах байх л гэсэн да. Би ч гэсэн цогтой ах уу ихээ юу угаах уу гэж. Угаах ёстой бас амар тэгшээсэн. Тэгээд одоо угаах плей-офф төр яаж тоглож байгаа вэ? Трипл дабл маань. 30 оноод 30 оноотой трипл дабл хийж байна. Тэгээд яг уу плей-офф улирлын тоглолтод орохгүй ч гэсэндээ ер нь одоо ингээд одоогоос одоо буцаад харах юм бол угаахт хүчнж баг буруутахгүй байсан байх л гэж би бодож байна. Тэгээ одоо Жими шүү. одоо тэгээд лиг дараа үлрэлээс яхан дандаа нэгээр гарсан багаас MVP-гээ тодруулах юм уу? Энэ жил яг яагаад тэгчүү гэдэг бас те. Тэрийг бас яах хэвээр. Яг нь ер нь 3 жил яг энэ зарчмыг баримталчлаа л да. Түрүү жилээс үлцэх, хэвтүүлцэх. 2-3-аар гарч ирсэн. 3 гэж тэр чинь яг нэг хожлон тэнцсэн байхгүй. Тийм. Яг л хойш логиклээ. яг л хожлон бүх юм нь тэнцүү. Тийм учраас тэнцээс тэгж гаргасан юм. Бид гурав ч бас тэрэн дээр чинь яг одоо яаж MVP өгөх юм бол гэдэг дээр чинь бас ингээл бас хоорондоо ингээл ярилцж байгаа штэ. Тэг ингээд судлаад байгаа ч юм уу судлаад ингэнгүүт чинь дандаа жил болгоно нэгээр гарсан багаас л ячж байгаа байхгүй. Тэрний өмнө санчир аваал тий. Тэгээ санчирыг авах чинь бас л том 20 оноо дунджилж байгаа санчир 12 оноо дунджилж яхад ингэдэгэл бас л нэг гэхдээ яг энэ жилийн шиг бол ийм амар юм болоогүй л дээ тэр жил чинь бол тий. Энэ жил чи хамгийн гол нь нэгдүгürt нөгөө нэг хүмүүс цогтойг угаасаа амар хүсэж байна. Аваасаа гэж. Дээрээс нь цогтой яг тэр хүлээлтэнд нь хурж тоглосон энэ жил. Үнэхээр сайн тоглосон тий. Тэгэнгүүт чинь яг энэ хоёр яг гой давхцаад яг гой явж исэн чи авчиад одоо тэгэхэд зүгээр ингэ цаашдаа ерэн зүгээр яах юм баа тий. Одоо нэг жишээлбэл дандаа нэгээр гарсан багаас MVP тодорхой байвал үнэхээр уйдгартай шүү. Яг үннийг хэлгээд тодорхой болчих жоохгүй. Ямар ч MVP хэн авах бол яг бол их бол гэсэн догтлолгүй болчих. Нэгээр гарсан багийн сайн тоглогч юм уу? Тийм болчиход байгаа юм. Яг тухайн лигийн одоо лигийн сайн тоглогч биш. Нэгээр гарсан багийн сайн тоглогч. Одоо яг улсын авраг дээр төрүүлсэн багаас MVP тоглож мэдрүүлдэг шин. Тийм яг тэр шиг болчихж байгаа юм. MVP ч одоо яадаг ч юм байгаа нь те. Ёкич чинь 3 авахтай хэдэр гарч ирсэн. Өө хамаагүй шүү дээ. Нэх амар Дээгүүрээд гарч 3 мурал 6 мургаар 22 онд тийм авлаа. Эмбид бас доогуур гарч лээсэн баг та. Тийм. NBA бол статс л байгаа байхгүй юу? Яг статс тэгээд багийн амжилт бол Талбай дээр тухайн тэр жил хамгийн лигийг те өнгөлж ийн яаж ийн хийж нэг гэдэг. бага яг хэр хожилт хөтлөж чадж гин гэдэг л байгаа баг. Ер нь бол импакт л та. Тэг яг импакт гэх талбай дээр яг багтаа хэр хамгийн их ашиг үзүүлж гин хин хамгийн багийн гол. Стинэш 2 жил дараа л MVP авсан шүү дээ. Жишин зөөд тэр багаас нээшийг авчихад пүнкгээ бүр шал өөр баг болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь тэр яг л импактыг харж байгаа. Ёо гэж гисэн авахд бүр ашигтай болж шүү дээ одоо нэр. Яа энэ ер нь бол тэгтээ дуусахгүй яриа болцсон. Гэтэ Одоо ч явах тэ нэг юм болоод өнгөрцөн. бид чинь нөгөө нэг баг мэдсэн юм шиг ярьсан чи айгүй буруутсан билээ ш тэр чинь. Тэгтээ тэр чинь бүр MVP зарлагын өмнөх өдөр бичсэн бичлэг шүү дээ. Бид нар өмнөх өдөр бичсэн бичлэг шүү дээ, тий? Тэр чинь 2 өдрийн дараа засагж байгаа гэхээр бид нар зөвхөн өөрсдөө таамагийг л төвшүүлсэн баг. За хэрвээ цогтоо авал гоё байна, тий? Тэгтээ өнгөрсөн яг энэ саксонгийн холбоод шинээр нөгөө шинжлэгдснээс хойш бол дандаа л нэгээр гарсан багуудад өгсөн байна. Тэгэхээр одоо энэ жил дахиад нэгээр гарсан багтаа өгөх нь альсгүй л одоо 4-оор гарсан 5-аар гарсан ч юм уу цогтоод өгөх нь тэрийг хэдүүлээ одоо харъя одоо энэ нэвтрүүлэг засагдахад бол аль хэзээ тэр бол тодорцсон байна гэдэг.
Яг тэр дугаарт нөгөө нэг Том Сегер орсон байхгүй юу? Тэгээ ер нь бол хүлгүүдийн хоёр байгаа юм чинь. Тэгээд дээрэс нь ер нь яг одоо MVP дээр юу гэж бодчих юм чи. Одоо бид чинь нөгөө ихийг яриадсэн чинь азаа бас байж болно штэ гэдэг өнцгийг хэлсэн штэ. Саруул азаа гэдэг. Тийм, саруул байж болно. Тийм. Статын хувьд бас азаагийнх амар сайн байгаа маа гэдээ ярьжсэн штэ. Бид чинь болохоор ихээ нөгөө нэг MVP-гийн өсөлтөнд ингээ яваадсан болохоор би за угаасаа Ихэгийн оронд ягаад азаа авсаныг би бодонгууд яг уу тэгж зүгээр бодсон. Ихэч нэг дундуур нэг бэртээд нэг 5-6 тоглолт тоглоогүй шүү дээ. Тэгсэн гараа манайхаа эсрэг битсэн шүү дээ. Тийм. Тэгэнгүүт азаа ч юм бол тоглолт ер нь бол өнжөөгүй явцсан яг л нөгөө нэг оролцох хэвээр бүх тоглолтуудаа оролцсон. Тэгээд яг стат нь тийм байгаад байна. Гингүүт бас тэр мөрийг бодож өгсөн байж магадгүй л юм. Энэ бол бидний зүгээр л одоо нөгөө нэг өөрсдийн л бодож байгаа л бодлууд шүү дээ, тий. Тэгэхээр үзэгч гэсэн тэр юун дээр бидрийг бас гусаал байгаа байхгүй тий. Бид нар баг юу ярьж байгаад яачлаа гэдэг. Мэдчихсэн байна ухааны юм ярьдаг ч юм уу тий. Бид нар зүгээр л тэд 3 дахь жилдээ одоо ингээд дандаа нэгээс өгсөн юм чи одоо энэ жил яах нь харыг гэсний төлөөл манайс ахуулчлах байхгүй юм чи тий. Баях тэгээ ахуул сураагүй ш ахуулъя л та хүсэн. Аа. Салмаа. Ахуулна гэснээс маа дүүнэр ер нь нөгөө нэг сошиал дархлаагаа яаж суулгаж байна? Би бол бүр ухаа болчихж байгаа. Яг улирлын хугацаанд ухчил байдаг л та. Гэхдээ ингээд плей-офф чухал тоглолтын үеэр болохоор бүр ингээл одоо Facebook аппликейшнийг устгаал мессенжерийн үлдээгээл Instagram-а бас яг зүгээр мессеж үлдээгээл тэгэл ер нь өөрийгөө тайвшруулахын тулд YouTube инээдэр тиймэрхүү бичлэг саксны бичлэг тиймэрхүү байдлаар одоо саксаа бодохгүй сошиалыг бодохгүй байхыг хичээж байгаа. Би бол олон уншижтэй шүү дээ. Улам аа. Тий. Хурцлмар санагдаад байна. Хүмүүс юу гэж ийн гэл. Хүмүүс яг юу гэж бодож байна гэж бодлоос. Хүмүүсийн үзэл бодлыг хараад. Ивент төгч спорт унда Powerade. Ивент төгч хайртай бүхнээ хамгаал. Цэвэр хүчил дөрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэлтүүлэн дийдэж. Ивент төгч спортаймент салбарын хөгжлийг дэмжигч M-Bank Arena. Ивент төгч Deadly-ийн албан ёсны аппликейшн Toki. Хамтран ажиллагч Todd Gilles TJ Sport. Одоо юу гэдэг одоо магтахаар бол мэдээж хүнд бол сайхан л шүү дээ тий. Магтаал бол угаасаа гоё тийм үү. Тэгэхээр одоо бас нэг ингээл муулсан ч юм уу одоо нэг фактлаа хчин л манайхан ч юм бол бас л өмнө нь зүгээр өчигдөр магтажсэн гарал өнөөдөр зүгээр тэрийг бүр зүгээр газар дээр оруулдаг те манайхан бүр яж яг нөгөө фэйсбүүкүүдийн ингээл яг ингээл харж идэг учраас амар бас л тийм амар хойромтгай тэгэл тэр өчигдөр фон орлоо гэж байгаа юм чи найз нартай. Ой наваа тэгээд байна штэ. Энийг гэж нэг чинь тийг энийгээл хүлээж авч байгаа юм чи. Яг тэр бол ирээд наалтхаа байсан дөө. Гоё ш тэгвэл. Гоё. Тэгвэл уусаа сошиал чинь нөгөө нэг одоо би болохоор ингэж боддог байхгүй. Одоо нэг ийм кино байдаг шүү дээ нөгөө гинт эмгтээчүүдийн бодлого сонсдог болчдөг лөө тий. Сошиал чи одоо яг тим имийг хүмүүс төгөд байхгүй нөгөө. Хүн болгоны бодлыг хүн дотроо юу бодно яана уу тийм шүү дээ. Манайс бол ямар ч пэд байхгүй. Үнэхээр чи буруу ахын болвол тэртээ тэргүй чиний ойр тойрны хүмүүс чамд хэлчихнэ. Тий. Өөрөө ч мэдэн шүү дээ. Би буруу юм ичлээ дээ гэдэг. Тэрийг заавал тэнд нөгөө арангаад ч байгаа мó хаач байгаа тий. Одоо нэг юм өөр хангаа өвсгөлд байгаа гарын үгийг уншиж ингэж өөрийгөө стресс ямар ч хэрэг байхгүй. Загнуулах үедээ бол ялангуяа одоо дүүнэр гэтээ энэ дэс гайг баха тий. Нэг айхтар загнуулж өсөөгүй шүү дээ. Ер нь гайгүй шүү дээ. Гайг шүү дээ. Тэгээ манай хоёр чинь нөгөө бас яг сахилга бат матаараа бас яалч ялгараад идэм маа нөгөө аудын хүмүүжлэх шиг байна. Япон сошиал байгаа та бид тэр чээс ахлах сургууль Японд тэгсэн тий. Ингээ олон хүмүүс донд ороод хамт дотор байранд амьдарч ирсэн гэдэг чинь хэлийг мэдхгүй англиар ярьж чадахгүй өөдөөс тэгэл юу ч ойлгохгүй. Хэл чангас. Очоод хэлийг бүр аргагүй ирэхин тул сурж байгаа юм чи. Аяандаа сурчиж байгаа юм шүү дээ. Лөгчтэй хэдэлтэй.
Би 3 хэлэл Монгол, англи, японоор хэлдэг. Хэдий хэлтэй гэсэн 106 гэх үү те. Яг жингээ хэлчихсэн тий. Нөгөө нэг юу ардын нэг манай баги ахаа тэгсэн шүү дээ. Үзснэ тэрийг. Тэрийг Хэдий хараагүй. хэлтэй гэсэн чинь тийч нөгөө нэг шөөддөг хөх таахгүй. Тэгээд ерөнхийдөө бол монголоор нөгөө угаасаа гадаад байгаа тэр чинь юм шууд утгаар нь ойлгоод шүү дээ юм даа тий. Яг хэлж байгаа үгнүүдийг тэгсэн шууд нөгөө килограмм гээ бодсон. Би юуг бодж үзсэн. 60 хэлтэйг аваа гэсэн. Нөгөө студид байсан гарууд нь аниргүй болоод Синченко арай сэрэг юм болохоор дундуур нас орчуулж өгöd байгаа юм. Гүү. Хэдэн хэлээр ярьдаг үгссэн юм бэ тэгээд. Таас ярьдаг бай гэж асуулаас. Тэгстэй. Яг сая хэл ярьжсэн бол шууд тийг асуучих шүү. За. Тэгээ нөө юу шүү. Манай хоёр ч юм болохоор одоо яг ижил төстэй маш их юм байгаа. Тэр нь болохоор яг сая ч гэсэн өөрснөө хэллээ те. Яг ингээд дандаа ингээд хэлийн дээс алгаад юм сураад хөгжөөд сайжраад ингээ биед байгаа ингээ яваад байгаа. Тэнгүүт нөгөө аав нарын одоо шийдвэр байд юм уу? Эсвэл өөрсний чинь шийдвэр байд юм уу? Энэ тэртэл рүү нэг жоох ярих уу? За тэгэхээр Япон руу явуулсан гэх юм бол яг бүр баг нөө усан сэлтэр хичээлдэг байсан. Тэгээд усан сэлтэр хичээлдэг байхад аав Япон руу явуулах амир хүсэлтэй байдаг байсан. Тэгээд бүр иргэншлээ солиул миний тэр болоод тэгээд жоохон ч байсан хэлэхгүй солиулахгүй гээд тэр ундаа. тийм. Яа тэгээд тэрийгэ болчоод тэгээд нэг 5 6 жилийн дараах 10 тэр чинь нэг 9 мөсдөд намайг бүр Японд руу явуулна гэд. Тэгээд тэрийг болиулчаад 15 таа шууд аав. Манай нэг аавын дүүгийнх нь одоо сурдаг байсан сургууль Мэйдэко гэж өгөө гэд. Тэр сургууль руу шууд хүсэлт явуулаад тэгэнгүүтээ тэр сургууль нь ч гэсэн ингээд саксны багтай тэгээд Монгол сум очтод Асашоригийн сургууль гэхгүй юу? Асашоригийн төгссөн сургууль. Тэгээд тийшээ явуулсан. Тэгээд тэнцээ 3 жил сураад тэнцэнээсээ Монголд ирнэ гэж ирэх гэж байгаад болоод дахиад цаашаа үргэлжлүүлээд тийм сургуультанд сураад тэгээд сая өмнө жил 2 жилийн өмнө төгсчөөд тэгээд жилийн өмнө төгсөөд Японд нэг хагас жил B3 дугаар лигт нь одоо про лиг л тий. Тэгээд тэр чинь нэг хагас жил тоглолцоод тэгээд төрөлт. Тэг. Би ч нас яг сакс тоглоод андас явах хавнаас амар сакс тоглолт өстэй SF гээл тэргээл ер нь ер нь саксаар ер нь Монголд бол айгүй хэцүү байна гэдэл ялангуяа тэгэл шин мөн хичээдэд тараад автобусаар ихтгэлтэй явал автобусаар ирэхэр шин мөр хөлдөж өгч гэл амар төвчрэмтэй автобусны бодолтой бацсаж. За ер нь гадагшаал явах юм байна да гэд саксаар явах гэж байгаа. Тэгэл үйдсэн чинь бас яг нэг Япон сургуулиас хүмүүс ирээд жодогийн хөлтөд аавна гэд аав тэрийг сонсцсон. Тэгэл саксны багтаа мөгөөл саксны багтаа ярьж байгаа л за зэнийг очиод үзье гэд аавтаа нэг сургууль дээр нь очиж үзэл за зэн нийшээ ичидөө гэж явж ирсэн да тэгээд Откогийн хувьд бол юу вэ штэ? Откогийн нөгөө ээж чинь усан зэлгэгч те. Бас нөгөө тоор мэдгүй. Мэдхгүй. Ярьдгүй юм уу? Яр. Би ч яг жоохон багт чинь жоохон нөгөө оюутан багт чинь нөгөө эбихийн амка эднэр чинь гоё нөгөө эрдэнтийнх нэг яриа штэ. Жони Огш мөх шиг бол бид нар бүгд л таньж байгаа юм чинь. Тэгэнгүүч нөгөө Жони Огшийн ихнэр чинь ирлээ зүлгүүл. Тийм нэг юу байгаа те Орсын нэг юмтай те. Тэгээд нөгөө Жони Огш амар сэлж мэлдэг штэ амар тийм өндөр хичээдэж штэ мэдэн штэ гэл ингээл тэгэл нөгөө бид нар тэгж бол Отког ээжийг нэм сэлэгч гэдэг бас тийм нөгөө яг тэр хангард мард дээр бас сэлтийн багш магш бах те. Тэгэхээр одоо бас хүүхдгээ бас юугаар явуулах ч үзсэн байна штэ. Усан сэлэлт дээр ч гэдэг юм уу те эхнээс нь. Танаас усан сэлэлт явах гэж байгаа. Тэгээд үнэхээр тэгээ аавын спорт руу хөрвсөн байна те. Спонсор авч ирсэн та. Гин аавгар яваад. Тэгэхээр шийдвэр хийсэн. яг нөгөө ахлах үгүй дунд сургуульд ороод тэгээд нөгөө бэлтгэл яг сургууль тийм сургуулаас Орос сургууль сурдаг байсан. Тэгээ Орос сургуулаас нөгөө Орос коуч ирсэн. Тэгээд Орос коуч нь над дээр ирээд бүр гуугаад тэгээд би сакс тоглож чаддгүй мадгүй гэдэг. Тэр үед чинь зүгээр л нэг мөг шиддэг нэг хүүхэд байсан. Тэгээд аав дээр очиод гуйж байгаа л секцэнд нь оруулаад тэгэл яг аймгийн аврагын өмнө ороод тэгэл аймгийн авраг болсон чинь аав шууд Сэтогш Тамирагш хоёрлоо
шууд явуулаад тэгэл ер нь SF гэдэг багт ороод тэгэл тоглол. Тэгэл ер нь юу орсон шүү дээ. Тэгэл ер нь эргэлт буцалтыг орсон тий. Их хүлээнэр ч болсон дийлдэхгүй. За Дөкийн хувьд яасан гинэ? Уул нь бол бүх болох гээд байдаг. Уг нь Аавын би бас хүсэл сэлдэг байсан шүү дээ. аавын хүсэл үү? Би бас усан сэлдэг байсан. Би 2 3 жил сэлсэн тусанд. Ээж ч юм бас сэлгэж байсан юм. Гүүг. Ээж волейбол тоглодог байсан. Тэгээд усан сэлж байгаад Болиулаа. тий волейбол тоглодог. Аа. Тэгээд усан сэлж байгаад үнэхээр таалагддаг. Чээр Тэгээд бараг. тий тэгээ бас хажуу нь тэгээд саксны сургуультай сакс тоглолол тэгэл гадаа 8 сакс тоглодог байсан. Гэрийнхэн гадаа. Гэсэн ихий одтой тарж байгаа юм чи гадаа. Инхийлэр амир жоох хөвгт торохаа тэгэл хоолой молон нарийнх хөвгт тоглол. Тэгэл хам тоглолоо чийс өндөр юм байна хам тоглоом юм бол. Тэгэл дугаараас хэлцэл магашаас SF гэ багт нь ороод нэг тэмцээнд ороод тэрнээс хойш иргэд буцалтгүй саксанд орсон да ер нь. Арслах яасан ер нь бас нөгөө яг өөрийнхөө үндсэн бүх рүү оруулах гэж үзсэн үү? Тий, City энэ бас 7 хоногт 3 удаад нь бүх чөлөө бүгд яваад 3 удаад нь саксаар явдаг гэсэн. Тэгээд яалтчгүй нэг X 13 муртаа дандаа их сургуулийн хүүхдүүдтэй чөлөөтэй юм секцэнд явцсан. Тэгээд дийлэхгүй байгаа юм чи. Тэгээ жоон зөрөхгүй болцсон юм болоо гэж одоо хамт барилдах хүн олддог. Би ч бас 100 хил давцсан. Тэр үед хамт партнер олддог. Тэгээ жоохон урам хугалцсан юм болоо гэж боддоо. Арай эрт томчуудтай үзсэн биз дээ. Том тэгээд бас надтай барилдахгүй юм чи тэр чинь тэгээ тоохгүй. Хүнд тэгээд жингийн хүмүүстэй барилдах. Одоо ер нь яах юм уу? Аас 27-8 хүртэл задгалж үзнэ. Сакса бүр болчиход гэсэн үг үү? Үгүй ээ зундаа л. Зундаа. Тийм зундаа. Тэрнээс бол бүр бол орохгүй. Бүр л орохгүй л байна. Сонирхлоор бас нацалтнаа нацалт. Гэтэ бол сонирхолтой байсан та. Йоо айгу сонирхолтой шүү дээ. Зарим одоо том бөхчүүдийн хүүхдүүд чинь болохоор том саксчдын хүүхдүүд ч гэдэг юм уу бас ямар ч бүр нөгөө сонирхолгүй бас төрдөм байлээ шүү дээ. Тэгэхээр бол Дөкийн хувьд бол бас сонирхол бол байгаа л юм байна тий. Би бол айгу сонирхолтой. Үнэхээр явах лсэн. Гэхдээ тэгээд саксандаа арай эрт хайртай болсон юм болоо. Фернли чинь одоо бүхрэлд төсдөө. Одоо ч одоо Японд бас Бас Японд орсон нэрээ. Манай Пегидэл болоо. юу яддаг шүү дээ. Явъя гэл хүчээр л тэгж л боддоо шүү дээ. Зайл Пегим зайл хүчээр л явж байгаа даа. Өө тэгч нөгөө яг нэг угаас юм чи Пеги те. Тэгээд нөгөө хайр ярилцсан. Тэгэл саханд баханд тэгэл ингээл онгоч наад чинь тэгж явах гэж. Хамгийн сүүлд хэлсэн үг нь л орцсон ерөөсөө. За би угаасаа барилдахгүй л угаасаа болохгүй мөлий. Тэгсэн чинь нэг ганц нөгөө за. Тэгсэн чинь Японд очисон чи бас хөргий Японыхаа зааланд ганцаараа тэгэл шидэл тоглол өөр өөртөө тоглол тэгэл нөгөө хэд нь олигтой тоглож чадахгүй шүү дээ бүхчүүд. Тэгэл нөгөө хэд нь дандаа болчихж орд юм лээ тийм юм бил. Тэр нөгөө бид нөгөө өглөөний шидэлт хийдэг байсан шүү дээ. Блопер. Тэгээ би нөгөө нэг шидэлт хийж явахдаа ихчлэн дүүнэртэй шиддэг. Тэгээ нөгөө пегийг олзолж аваад битээр хамж иддэг гэсэн. Тэгээ нөгөө доор юм пост муу хийхгүй. Тэгээ пост муу хийлгсэн чинь манай хүн ч уг нь амар өсрэлттэй шүү дээ. Тэгээ ингээ дээшээ ингээ онгот нэг жоохон санжигнаа унжаанаад тахаг чи ингэж явах юм бол наадах чинь би ч нисч орж ирээ чамаа болгох чинь чи ийм өсрэлт би хаагаа ашиглаа бүр дээшээ ингээд аль болох шийдтэйг ойрхон гэдгсэн чинь иргэснээ дүп гээд ямар ч явалт мовдгүй заяа зүгээр л шахаж байгаа л яг ингэж гоё би иргэснээ дүп гээд дээрээс нь усаа иж тэр пүү би ч ажиж байгаа юм чи амар атлетик байсан юм аа 14-т дээр бүр амар тухдаг байсан. Тэр нэг хүүхдийн торохтон ингээд тэмцээн болчихсон шүү дээ. Шгшаагаас 4 насны 4 шгшаа гадаад хятадаас нэг 2 баг иржсэн нь. Тэр өдөл бол пеги бүр аим шигтэй байсан. Хангалттай хүн. Та тэр насны өвчс ойролцоо үү те. Фернли чинь 2002 оных тий. Яг тооны гол үү те. 3 амар амтаа гараад цаас тэ жил дараалаа дүг гэдэг. Тэгснэ нөгөө нэг түүхүүд мангар ойролцоо. Дандаа өөр би ч нөгөө пегийг амар сайн ойлгох юм нөө манай аавч бас бүх байсан юм чи. Намайг бас бүх чөлөөтөр явуулах гэж явж байгаа нэг сунгуулт Монголд үсрэлт нэтэрээ бодоод сакс руу оруулчихгүй юу. Аавын найз нугасаа одоо манай талигч гэрэл цалмын гэ багш. Багшийн найз байсан юм чинь. Тэгэнгүүт жоохон саксанд явуулчихсан чинь хөөхн тэр чигээр эргэж чараагүй гүрээгээ тэгээд би бол өстө жинхэнэ гүрээсээ. Би бас гүрээс нэр үнэхээр гүрээс бас бүхөө барилдан гэж хэлдэг л бас. Би бол сонсоогүй юм шиг л. Сайн шгшгийн тоглолтын дээр авч ирсэн доо яг
тоглолт тосоод. Тэр яаж байгаа Тэр яаж байгаа нь гэхдээ чи Яасэ. зэглэв энэ аав нарыг яаж байгаа юм бэ? Аав нар ингэдэг байхгүй юу гээл хүүхдүүд нэрэм. Яас яа. Аав дээр очсноо хальт нэг ингэснэ цааш явсан ээж дээр очсноо бүр ингэ. Тэр нэг удаашруулсан биш тэр яаж байгаа миний ахыг. Тэгээд гоё л аавд тэмэлсэн шүү дээ. Тийм л хань маазарч л байхгүй. Гэтэ зүгээр аавыг зүгээр хальт нэг ингээд панчаандаа ээж дээрээ ингэж. ээж дээр фокустай яа тэр бол угаасаа амар бичлэгтэй ёо. Би бүр шеэрлсэн байгаа сте. Ээж яагаад ямар муухай хил авдаг. Банд нар ингэдэг байхгүй аав нарыг гээд. Ээж өгдөлтэй юм. Ээж өгөх. Тийм шүү дээ. Тэр чи ээж рүү банд ер нь ээж рүүгээ л гэж байгаа. Аавс айдаг байсан багт. Ер нь л жоох айцтай л гэдэгс. Одоо бол зүгээр л тээ. Үзээтэй юу? Юу бороо сумлаа те. Ер нь бол барахааргүй. Автаа одоо Аавдыг бол би бол автаа амар дот. Та хоёр бол одоо ч аавдаа барахгүй шүү дээ. Тэр яаж барахгүй шүү дээ. Барахгүй барах юм шиг гоё ярьж үзтээ сая. Би өөрсөндөө найзуудад тэгж авч. Биш та нар зүгээр юм бүх мөх аавгуудаа баярлаараа зүгээр одоо ч яс үзээд барахааргүй айгүй хэцүү байгаа шүү. Яс үзээд тэгээд одоо яс үзээд гармаар миний хоромор гэ нийлүүлсэн юм шиг хоромортой аим шигтэй шүү дээ. Бүх хүний хот. Гэтэ хаав гарсан чи өөрөө саксыг айгүй сайн тоглодог байсан шүү дээ. Аав чи өндөр нь хэд юм бэ? Залуудаа өндөр байсан бохоо. Яг өндөр нь 2 м хурж мөр. Генералуудаас тоглодог байсан тийм. Нэг спорт мастер шүү дээ саксаар. Тийм. Одоо тэр нэг хуучны бичлэгүүд чинь одоо дэстүр эм спорт хоёр чинь хамтарч гаргаж байгаа юм байна шүү дээ тий. Тэрэн дээр чинь одоо яг жинхэнэ одоо танаа маа үеийн тоглож ирсэн. Танаа авч байдгаа бүр бидний үеийн бичлэг чинь дээр болох гэдэг шүү дээ. Тэр мөр чи одоо гарах юм лээ. Тэр хальт харж яхад бол яг арслан гөөжлээ лээ тий. Аав харуулж л. Тэгээд ер нь бол бас амар гоё тууштай хүн шүү дээ. Тэгээд ер нь нөө маш олон төрлөөр хичээлсэн. Бүгднгээр нь хичээлсэн. Тэгэнгүүт чинь нэг яг төрүүлсэн жил нь аав надад хэлжсэн аахгүй нөө. Ардаа ингээд амар олон спортоор ингээд хичээлсэн. Тэгээд нөгөө бүхэн бараг бүх төрлүүдээр нь ингээд хичээлсэн. Тэгэнгүүт чи ийм олон спортын ийм юм ингээд цагслаад ингээд гараад ирэхээр эцсийн дүндээ ингээд үр дүнгээ өгөөд төрүүлж байгаа байхгүй. Наа чи ингээд одоо саксны ч гэсэн юм байгаа наа чи. Сакс ч гэсэн амар сайн тоглодог байсан ингээд. Тэгээд би чинь тэрнээс өмнө сонсч л байсан л да. Тэгээд тэгж аавыг тэгж хилэнгүүт судлаад үзсэн чи угаасаа бүр сайн ч байсан юм билий. Зүгээрс нэг тоглодог байгаа. Хальт нэг тоглодог моолдог ч байгаа. Гүдэд дээдлэгт тоглож ийн гэж бодлоо та. Тэгэхээр чи. Аав нэг тим иржсэн. Намайг төрснөөс орж байгаа нэг сайн барилдахгүйс гэсэн намайг барилд. Гэхдээ намайг амар ингээд гар дээрээ амар их авдаг гэсэн. Тэгээ жоохон гар нь амар ядардаг гэсэн гэж сонссон. Тэгээд аавын карьерийг бас хэдэн жил алсан юм болоо да. Би амар том хөлт гараад ирсэн. Спорт тоглоомоор хичээлж исэн бөхчүүдийг хараад ах тэр нэг мэдрэмж энэ төр өөр болчт юм шүү. Одоо Гавыг Арслан байна. За тэгэнгүүт энэ хангаа аврагч нь болиулчин байсан. За тэгэнгүүт одоо энэ Бацуур аврагч нь бас л эвгүй сагсчин штэ. За Пүрвдаг бас л эвгүй тоглолдсон штэ. Сумагийн чинь бас саксоолно. Тийм. Ягаа 21-оор тоглоо штэ. Тийм харин. 21-оор тоглож байгаа үед тэр хядсан те. Яа амар штэ. Эдгээр ч тийм нэг мэдрэмж тэр нэг мэдрэмж явах шиг байна. Тэр мэдрэмж чи яг бүхтэйгээ уйлдахаараа тэр нэг зүгээр одоо бөхчүүд ямар ч нөгөө нэг спорт нөгөө тоглоомын эвслэгөө нөхдөөд барилдах яг нөгөө спорт тоглоомын нөгөө мэдрэмжтэй гарууд барилдах хоёр бас нэг ялгаа байдаг гэж магадгүй. Даашаас тэр 21-эр чинь бас тоглодог бах та. Нэг хэсэг бужигнуулсан шүү. Тэ? Ер нь бол яг нөгөө нэг бөхчүүдэд ч гэсэндээ ер нь мэдгүй нэг юм ажилтгүй булчингуудын ажиллуулад ч гэдэм үү те. Тэг нэг юм арай нэг сэрэг болгочтой юм шиг хөдөлгөөн нь уяатан болгочтой. Тэг амар гоё нөлөөлдөг юм шиг. хүлээн ажиллагатай. Гэхдээ гоё хэдэн жил гоё тоглож байгаад шууд барилдуул яат. Яг бүр ингээл барилдах чинь гар март бүр юм бол хөлмж тэгээ 2 м гарцсан өндөртэй. Өсгөө аврагч нь л одоо тухайн үе чинь 1.96 м гэдэг ус. Тэгэхээр өсгөө аврагаас чи бүр ингээд том болно гэж боддоо. Би чинь 2 гарцсан учраас тэгэл 26 7 гэдэг байхгүй. Тэгээ задлж ирж байгаа жоохон төмөр өргөөл. Жоохон мас авал. Яг гоё тэр үртлээ гоё сагсаа тоглолч тийм үү. Тэгээ тэрнээс цаашаа гоё гэж би бол зүгээр бас тэр аав хүн байсан бол бас тэгж яг бодох гээд байгаа байхгүй. Яг чи бидний ингээд нэг сонирхолтой юм хүлээгээгүй байгаа. хүлээгээгүй. Юм хүлээгээгүй байгаа. Одоо хүлээлт ярьчлаа шүү дээ. Энэ арай ингээд сонирн болгоо ажиллаа. Би бол ихтэй өөрөө хэлсэн л. Би бол бас барилдаж үзнэ л гэж хэлсэн. Аав хүн хүлээгээгүй гэж
Хүүхэд нь угаасаа ингэж явж байгаа учраас тэр хүн тэгж хүүхдийн зорилгод дундуур нь бас нэг бодол оруулахыг бодохгүй байхгүй. Тэр хүн чинь ингээд дотроо 1000 хэлмээр явж за миний хүү сагсаар нэгэн тал зориглсон юм чинь явг хаа өрхөө үзэг. Гэхдээ бас тэгчүүл гэсэн бодлоо байж л лиг тоглодог байсан үед аавыг ирдэг лээс. Аав нь өдрийн 3 бэлтгэл хийдэг байсан ингээд мөхөө хийгээд тэгээд араас нь сагс хамгийн сүү оройн сагс максны бэлтгэл хийдэг гэсэн ингээд. Тийм болохоор ягаад би бас хоёулан гэж ядахгүй гэж бодож. Тэгээд хоёулан энэ бол яваад үзсэн дээ. Гэтэ жоохон хоошоогоо тий. Тийм жоохон одоо бол яг сагсандаа төлөрөх цаг юм бодож. Одоо тэгэхээр ер нь дөг эргчлээс Монголдо тоглох юм уу? Шийдвэр гараагүй юм гэсэн. Гэтэ ер нь Азда про болох нь. Гэтэ бол одоо гой юунууд сонсогдоод байна шүү дээ. Японоос Легоноор Монголоос авахыг хүсэж байгаа хүслүүд ирээд байгаа ч гэдэм үү те. Азийн гой лигүүд дээрш тоглож ийл бүр гоё шүү дээ тийм үстэй. Тэр Японы лигийнхэн шин дүрм аягүй гоё те андаа. Тэр нэг тамирчнаа Азаас ингээд ямар ч орноос Япон тамирчин шиг авч болно. Тийм болохоор тэр Легоноор гэж орохгүй. Яг Япон тамирчин байхгүй. Тийм болохоор Зүгээр л Аз Легонер гэдэг нэ шүү дээ. гэхдээ тэр нэг слот байхгүй юу? Тийм тэрэн дээр нь Монгол яг энэ жилээс орж байгаа байхгүй. Тийм болохоор тэр чинь Япон богд ч сайн төвд өндөр төвдөөс харж үзэж байгаа. Манай эйжентүүд ярьж л манай нөгөө Откогийн таргалсан төгч юу лээ? Чамаг яагаад амар ингээд жин нэмсэн юм ингэсэн чи очоод бүр амар идсэн юм шүү. Тийм. Ер нь албаар Албаар чи албаар идүүлээдсэн бохгүй юу? Нөгөө яг нөгөө баттай ингээд яг нөгөө өндөр харууд чинь тэрнээс чинь тэгэл яг үндэ Америк харууд биш байгаа. Тэ Африкаас ирсэн тоглогч нар байгаа бохгүй юу? яг үүндээ тэгээд бас 15 6 төвд ирэхгүй тэр чинь насаад орцсон 20 морьтой хүмүүс ирж байгаа чи амар тэгэл тэд нар чи амар бимийн бүр амар болцсон. Тэгэнгүүт туранга яг үндэ Аз хэрэггүй байгаа бохгүй юу Японд. Тэгэл ингээл бүр амар идүүлэл оргил яг үндэ манай сургууль очил 70 кг-тай очиод одоо 110 гэж болоод би бол очиод орсон шүү дээ. Би бол очиод орсон нэр очиод орсон. Би 120-тай очиод манай сургуульд 20 дараагүй 6 сар 120 кг байсан. дөг Амар гүүд юм. Тэнд бол тэгэл халуун зунжингаа халуун жим юм тэгэл гүүгэл нэг өдөр зүгээр хилнээр гараад зогс 20 л хасцсан байна. Өөрөө ч Мэдээгүй. Чи ер нь бас жоохон унган тим юутай байсан ба тий. Тэ. чи хараагүй. Надад бондор. Би одоо хоёр дүүтэйгээ өнөөдөр яг бүр яг ингэж одоо яг ингэж уулзж штэ. Тэр юм үзэг. Багийнх нь уу? Зурм үзэг. Үзэг Тэр штэ. нөгөө нэг Икулигийн кинон дээр чинь гараад байгаа штэ. Тэсийн бүр илгийн амар бүдүүн уу. би Дөгийн зүгээр за нэг төгсөн л байгаа юм тэнд. Тэрнээс бол бүр яг бүр ингээд нэг сакс макс баг спортоор хичээлдэггүй ч юм уу гэмээр би яатайсан. Агүй бүдүүн хөхтэйс. тэгээд хин лавгагийн багт хэлэгдсэн. Германы руу явж ирсэн. Тэний тийм цэнд ч үү те. Ер нь анхны багш чи хэн байсан бэ? Нараагш. Дээрээс нь хатна агш манай сургуулийн багш байгаа. Нараагш нэг Нараагч тэр хамгийн их анх очиж исэн да яг анхны гоо шидэл мэдлэлт айгуу гоё анх зааж өгч исэн. Миний фундаменталыг амар сайн тавьж өгсөн да гэж. Дөг шидлэний нэг гоё штэ тий. Одоо нэг төвд чи ер нь нэг юм дандаа толгой дээрээс шидэхтэй нэг юм бөмбөгний юм моушн гэх юм одоо урсгал гэх юм те. Энийг бараг ингээд үгүй болгож жагаад дахиж шинээр их шидэд байгаа штэ. Тэ. А тэгэнгүүт дөг их яг тийм байхгүй яг гоё урсгаа гаргаж тахгүй. Тэгсэн мөртлөө дээрээсээ. Энэ бас тэгтээс рэп штэ. Олон давтж хийсэн. Тий, тэ. Яг Откогийн хэлснээр Японд бол байн өглөө 6-аас хасна. Тэгээд шидэлт юм. Тэгээд өдөр хичээлдээ явна. Тэгээд багийн бэлтгэл орно шүү дээ 3-4-2 цаг. Тэгээд багаар хоол идчихээ дахиад орой заал руу явдаг. Яг заал гэр тийм амьдралтай байсан. Яг л спортын Тэгээ 3 ямар байх чинь хэвчээ гэхлээр. энэ бол ингээд орчиж байгаа юм чинь гайхав. Одгоос тэр би гурлыг тоглосон гэсэн тийм. Тэнд ер нь өөр Монгол тоглож исэн юм болов уу? Тоглож Анхны байгаа. Монгол. Би Анхных би бол, тийм. Тэгээд сая Аз ер нь Азууд Аз легоноор ороогүй яг нөгөө 7 жил сурцсан гэдэг талаас ер нь Япон би 3 тал тийм дүрмтэй. Тэгмүүд яг Япон иргэншилтэйгэр Япон иргэншилч биш ээ. Яг Япон гэж статусаар статусаар. Тийм. Япон статусаар ороод тоглодог.
Тий. Тэгэнгүүтээ яг Япон хүн шиг гэхдээ легионеруудтайгаа хамт гарахтаа талбай дээр гарахтаа легионеруудтайгаа хамт гарахтаа манай багт чинь дандаа төвүүд байдаг гэсэн болохоор би нэг бол 4 дээр гарна, нэг бол бүр 3 дээр гарч одоо шидэгч хамгаалж мамгаалдаг. Тиймэрхүү байрлал дээр тоглосон. Тэгэл ер нь Японд тэнцээ нэг агас жил одоо тоглоод тэгэл за угаасаа 5 дээр тоглохгүй 4-3-аар хамгаалах юм байна гэж одоо бэлтгэлээрээ ч гэсэн нэг одоо төвд хамгаалахгүйгээр байхыг хичээж байгаа. Ер нь лигийн талаар гоё ярил. Японы лиг нь хэр гоё юу? Яг хуу яг л про гэх юм уу? Одоо 7 олон багтай тэгээд манай би 3 ч баг 30 багтай шүү дээ. Пүүх. Тийм. Би 2 нь 40 тэгснээ би 1 нь 30 шийддэг байдаг шээ. Айгүй олон багтай. тэгээд 100 багтай юм шүү тий. Тэгэнгүүтээ ингээл аялал 7-1 хагасаа бүтсэн болгон ингээд аялан тоглолттой. Тэгээд яг хуу хаяа home gameтэй. Тэгээд 40 тоглолттой season-ы. Тэгэнгүүтээ 20 яг аялан тоглолт 20 home game. Тэгээд хагасаа бүтсэнд аялан тоглолт байвал 5 дахьтаа гарна. Тэгээд нэгтгэхдээ ирээд нэгтгэхдээ амарна. Тэгэл яг 2 дахьоос 5 дахьын өглөө хүртэл бэлтгэлээ гэл тэгэл дараагийнхаа тоглолт руу. Яа, тэгжиж амар гоё хөгжиж байгаа байхгүй. Тэг чи амар олон тоглолт хийж байгаа шүү дээ. Ахлах сургуулийн аялан тоглолтууд нь амар шигтэй шүү дээ. Амралтын 7 мөн Golden Week болдог за зуны амралт. Тэгэхээр очиод автобус суугаад л ингээл Японод тойрчин. Тэгээд тоглоход манайх бол тоглохдоо ингээ 10 минутаар 2 үе тоглоод тэгээд 2 дугаар багаа тоглуулад ингэж баг 8 хүн тоглолт Монголд хийдэг. Тэр чинь өдрийн хоолой идчихээ дахиад өдрөөс хойш 8 тоглолт Монголд. Тэгж нэг тоглолт тэгээд ер нь бол хөгжил нь тулчаад шүү дээ. Хүний хөгжил, хувийн хөгжил нь бол Японы хөгжил бол тулчаад байна те. Тэгэхээр энэс цаашаа бол ер нь бол Японоос гарах юм байхгүй юм байна гэж үзээд одоо легионер авч юм. Тийм. Ер нь бол тэгээд одоо сая бүр 3-ыг авч ш тийм. Тэгэхээр ч одоо Тэр Harper бол тэн төрж өссөн хөх. Тэр тэн төрж өссөн хөх. Harper гэдэг нэг хар юм өсөөс үлдсэн хөхтөс. Тэрний өдөс бас тоглож ирсэн би. тийм. Би ч Тэр угаасаа тэгвэл Японы тэндээ хөгжилтэй тоглолдог ус. Тэндээ өссөн хөх тахгүй. Тэр Hawkins ер нь гэхдээ яг нэг юм одоо шгшөөгийн бодлого байна л да Японд те. Заавал 2 импорт төвтэй байхгүй. Одоо жишээлбэл аль нэг юунда заавал нэгийг л байлаа. Одоо нэг үстэй. Угаасаа нэг л байх гэж бодсон нэг багт бол. Харин тий. Тэгэнгүүт чи яг сөйлжлүүлээд байгаа байхгүй. Hawkins нэг гэсэн юм көркөр солиод Албад нэг л байх. Иргэншлийн солиол авч илээвэл тэр чинь тийм Япон бол. заалт байхгүй хаа. Тэгээ өөр багууд тэгж хийхгүй л байгаа шүү дээ. юунд Одоо Азийн өөр орнууд 2 легионер нэг зэрэг авахгүй л. Гэтэ болно шүү. Тайланд Филиппин эдж аваад байгаа шүү дээ. тэгснээ өөр нэг нөхөр Джонсон ч хэм бэлээ нөгөө арай өндөр. Тайланд. Тэгээд тэр хоёр чинь зэрэг гараад Тийм үү. Гэтэл Лис чинь өөрөө Таиланд хүмүүс юм. Биш шүү дээ. Morgan байна. Лиш байна. Тэгээд яг гоо миний бодлоор тэр Японы яагаад тэгж сольж яваад байгаа вэ гэхэлэр нөгөө Körko Япон яг Hawkinson ч 2-3 жил ингээд Номер 1 явцсан болохоор ингээд системийг ойлгоод ингээд яагаад явцсан. Тэгэнгүүтээ Körko нь болохоор саяхан намайг Японд байхад сольсон хүн болохоор ингээд бас яг сайн ингэж Япон шгшээгийн энэ системд нь ороогүй. Тэгээд тэрийг уусгаа. Тэгэнгүүтээ Hawkinson нь бол бэлтгэлээр очдгоор очиж л байгаа. Баг-багаар бэлтжил байгаа. Бэлтжил байгаа. Гэтэ бас номер 1 төв нь Hawkins л байгаа. нөгөө сая үзээс уучсан тест маах тоглоход очсон байсан биз дээ. Энэ ирсэн юм болов Hawkins бол ирээгүй шүү. Япон тоглоход Тийм үү Hawkins бол үзчихсэн баг та. хин Ватанаби Ватанаби лээ гуруулаас уучсан шүү дээ. Нөхдүүд ер нь бол тэгээд Таногийн Эшөө л. Тийм. Тэр чинь бас Япон тоглосон. Тийм тэр яг намайг тоглодог жил Сайдама Бронкос гэдэг багт тоглодог байсан. Тэгээд плей-оффт манахтай дараад босуулсан. Тэгээд сая Miners дээр ирсэн. Чи чин Кагава тоглосон залуу. Би танавагаас тогломооргүй. Би буцаа явмаар байна. хожигдсан үнтэйг нэг болохгүй. Нэг багт тогломооргүй гэдэг маа зүгээс. бас шатгар юм а тий би ер нь болохгүй тэр гэж юмгээд. За тэгээд дугаар 22-ын ивент тэгч
хамтран ажиллагчтай нэг дурдъя те. За ивент тэтгэгчээр спорт ундаа Powerade аваарай. За тэгээд агаарын шинийг айл бүрт цэвэр хүчилтөрөгч Oxygen Mongolia байна. За мөн ивент тэтгэгчээр оюуныг гэрэлтүүлэн Didish. За Didish маань бол тусдаа спортын суугтай болсон байгаа 607. Тэгээ ер нь бол спортын бүх төрлийн одоо контентуудыг бас гарган дээрээс нь манай подкаст бас Didish-аар гаргах болсон. Тэг өөрөө бас тэр нь 4K форматаар гарсан мэт лээ. За тэгээд шинэ ивент тэтгэгч орж ирсэн нь Toki application, дээдлигийн албан ёсны app Toki. За тэгээ бас нэг шинэ одоо яг шиндээ орох уу гэхдээ. Шинэ л та тий. За авах юм байна. Sport Time салбарын хөгжлийг дэмжигч M-Bank Arena орж ирж байна. Тэгээ ер нь бол UG Arena маань M-Bank Arena болж байгаа. Тэгээ энэний талаар манай Цээл дөрж гоё мэдээлэл өгнө. За M-Bank Arena болсон шалтгаан нь болохоор ер нь бол Монголын банкны салбараас бол анх удаага Sport Time салбарын одоо урт хугацааны хамтрал хийж байгаа юм байна. Энэ банк болон одоо Уранган группийн хооронд. За манай хуучнаар бол одоо UG Arena маань одоо энэ цаг үеэс хойш бол одоо M банк Arena гэдэг нэртэй болж байгаа юм. Тэгээд Sport Time салбар нь одоо хувь хүний мах бод сэтгэл зүйн эрүүл мэнд нийгмийн оролцоо амьдралаас таашаал авах одоо сонголтыг дэмждгээр одоо нийгмийн эрүүл мэндийг сайжруулах одоо чухал салбар байдаг. Тэгээд тиймдээ ч одоо M банк энэхүү хамтрлаар нийгмийн хариуцлагын хүрээнд 5 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийх юм байна цаашдаа. За Уранган группийн хувьд одоо Монголд анх удаа Sport Time гэх одоо салбарын суурийг тавьж одоо цоошин үйл ажиллагааг эхлүүлж байсан бөгөөд одоо цар хүрээг нь одоо улам тэлж одоо энэхүү салбарыг одоо дэмжихээр орж ирсэн одоо энэ банкныхандаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна тий. За тэгээд зөвхөн нэршлэл өөрчлөлтөө зогсохгүй одоо нийгэмд хэрэгтэй олон шинэлэг ажил бүтээн байгуулалт одоо сайжруулалтууд хийгдэхээр одоо төлөвлөд байгаа юм байна. Тэгээд олон улсад байдаг томоохон хамтрал одоо манад анх удаа хийгдэж байгаа нь одоо спорт сонирхогч төдөг одоо нийгмийн олон төрөлд одоо эрг нөлөө үзүүлэх нь одоо дамжиггүй байлгүй дээ тийм ээ. Дамжиг байхгүй бүлгөө. Тийм тэгээ одоо манайхан тэгээд цаашдаа тэгээд M банк Arena-гаар зочлоод байх нь шүү дээ тий. Тоглолтуудаа үзээд. Одоо M банк Arena гэж ярьж хөвшөндөө. Тийм. Одоо яг манайхан ч бас нэг тийм шүү дээ. Одоо юужэр нь M банк Arena олчлаа гэл M банкных болсон юм. Одоо энэ бол зөвхөн хамтрал болж байгаа байхгүй тий. Одоо банкны салбараас одоо M банк анх удаага одоо Sport Time салбар руу одоо орж ирээд тэгээ одоо энэндээ бүр одоо 5 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийж ийн гэхээр одоо энэ хөрөнгө оруулалт бол мэдээж одоо хамгийн түрүүнд шууд утгаараа бол сагсчдад одоо бас гоё том нөлөө үзүүлэх спорт руу тий. Одоо олон улсад одоо өөр үедгийн тоглолт одоо юу гэдэг нь тий. Эдний хамтрал одоо юу байж одоо surprise ярих нь одоо хэдүүлээ тэгэл эх он жилүүд тарцгаая да. Харъя да. За тэгээ энэ банкныхандаа баярлаа. Тэр Toki application бас нэг албан ёсны нэг лигийн албан ёсны аппликейшн болж байгаа юм лээ. Тэн дээр тоглолтын хуваар статистик тоглогчдын мэдээлэл бүх юм орж ирдэг болж байгаа юм лээ. Тэгээд өөр дээрээс нэг юу тоглолтын тасалбар хүртэл авч болох тийм аппликейшн хөгжүүлэлт хийгээд тэг яг энэгээрээ манайтай хамтарч ажиллаад энэ дээр спорт гэдгээр нь юу гэж орох вэ? Entertainment гэж лиг лиг гэдэг тусдаа юу юм? Цэсэж байгаа юм. Тэг орох юм тоглогчдын стат энэ ингээд ороод байнг байж тээ. NBA app шиг л болж байгаа тийм ер нь бол амар тийм амар тийм байна. Хуучин бол одоо миний мэдгээр л Toki application гэл тэгэнгүүт чинь л юужэр дотор сууж байгаа л суудал дээрээс нэг юм захиалд уудаг штэ тий. Кофе уудаг уу? Тий. Нэг шарангийн кофе захиалаад яг ингээд суудал дээр ачаал тий. Шарангийн нэг юм бүдүүн саруултай кофе ачиж Toki-гаар захиалангууд тэгжсэн бол одоо бол эн чинь бүр нөгөө аппликейшнаа шинжилээд лиг аппликейшнаар нь дамжаад лиг цэс рүү н орох юм бол тэгэл тоглолтын тасалбар авч болж гин. Тоглогч нар ч гэсэн тоглогч нарын одоо яг статик байнга ингэ шинжилж ерөөсөө цаг минут тутамд ингэ шинжилж гин гэдэг чинь үзэгчтэй болон тоглогч ч гэсэн өөрсдөө хянах одко маань одоо тоглолт дуусчаал за өнөөдөр яасан мэн ийсэн бэ за энэ үйлрэл ер нь юун дээр анхаарах үгүй гэдэг юм ингээд хараа явна гэдэг чинь бол бас айгуу зөв зүйл болж байгаа. Ер нь тэр нэг NBA аппликейшн л ер нь ингээд ороод тэр Toki аппликейшн л ороолог Imba application болчихлоо гэсэн үг тийм. Ер нь тоо бол бас нэлээд юм хэлнэ шүү дээ. Тэгэнгүүт чинь нөгөө нэг
бид нар бол лиг дээр яаж байгааг гэхээр дууслаа коуч нарт стат авчирж өглөө үзэл тухайн үед л үзлээ. Тэгэнгүүт тэр чинь магадгүй 10 20 тоглолцсны дараа энэ чинь нэг юм бадсан мэдээлэл хэрэгтэй байхгүй нэг юм тий. Нэг дүгнэлт гэсэн хэрэгтэй тий. Тэгэнгүүт тим ерөөсө байдаггүй. Тэгээд тэр чинь коуч нар яадгүй гэхээр өөрснөө ингээд хивээ сууж байхгүй бүх хүнээрээ тэгээд одоо жишээлбэл дөөх 3-аас хэд алдаад хэдийг хийгээд байгаа тий. Тэгэнгүүт одоо жишээлбэл нөгөө нэг цэг мэгтэн тэр гаргадаг шүү дээ тий. Тэгж мэгээ гараа харж байгаа юм бол бүр амардаг. Одоо бүр л улам л амар болж байгаа юм. Бүр л гоё л болоод байна тий. Одоо манай дүүнэрийн үед бол бүр гоё болж ийн гэдэгт баярлж байна. Миний найз буцах юм уу? Нэг зодог тайлтаасаа зодог тайлах юм уу? Самцаараа дээр очиж Зодог тайлтаас буцаж зодог тайлаад. Зодог самцаараа дээр зодог тайллаа гэдэг. Дээш нь байгаа юм. самсараа дээр очиод доош явсан чинь шууд дэшээ явуултаа одоо ч. Самсараа гэснээс бид сая өнгөрсөн 5 дахь өдөр бас нөгөө нэг Мөрөөдлийн театрын жүжиг шин тавигдж байгаа жүжиг самсараа гэдэг тэртех Хоёр зүрх. хоёр зүрх гээд нэртэй самсараа гэдэг жүжиг үзлээ. Тэрэн дээр яасан гэхээр нөгөө гейм дээгийнхэн гоё гэр бүлээр ирж үзээч гэдэг. Яг нөгөө нээлттэй нэг улаан хевсний яс дээр бас бид гурыг ураад. Гураахнаас болцсон юм байна одоо. Муухай авалттай. Ахнаар нь ер нь болчихжээ одоо ер нь бол Өөрөөх нээлтмэл нээлттэй шүү. нөгөө энд хаус маус нөгөө юу цүүн цаг маг нээцэн үү? Нээгэг баха. Урээг бахыг бодоход Өөрөөгөө нэг үгээд. тэр самсараа их гоё жүжиг болсон байлээ. Яг очиж үзвэл та нар ч гэсэн яг гоё очиж үзээрэй. Гэр бүлээрээ ч үл юм уу найз нөхдөөрөө өстөгөө жүжиг байлээ. Тэгээ миний оксижен ээ. За оксижен ч одоо надаар бараг яриултгүйгээр л одоо хүмүүс мэддэг болсон байлээ дээ. Ерөөсөд би Хайртай бүхнээ хамгаал цэвэр хүчил төрөж оксижен Монголиа. Оксижен Монголиа одоо яг л одоо өнөөдөр утаанаасаа дөнгөж сал утаан дээрээ хэрглэж байгаа л одоо бид нар цаашаа үргэлжлүүлээд зүгээр хэрэглэхэ болчих ихэр чи одоо жинхэнэ нөгөө тоосч жинхэнэ л одоо бас айгүй хүнд нөхцөлтэй уулсан шүү дээ манайч те. Тэгэхээр одоо яг энэ оксиженээ бол 0-оос эхлээл ерөөсөө дээшээ хідэн ч нас хүртэл бүгдээрээ хэрэглээл. Одоо энэ бүхэл одоо хүчил төрөгч хэрэгтэй хүн бүхэн одоо хүчил төрөгч хэрэггүй ч хүн гэж одоо юу байх вэ те. Тэгэхээр бүгдээрээ гоё хэрэглээрээ Амьд организм байхгүй. их хүмүүс хэрэглэдэг болсон байна бас. Нөгөө опс мопс дээр бол айгүй харагдж илээ. Тийм байлаа. Тэгээ Нөгөө танаа нөгөө сурчлаад байдаг чи авцсан шүү өнтер гэж мэгээд хүмүүс тэгжиж байгаа шиг те. Тэгэхээр ч бас айгүй гоё бас бидний нөгөө хүмүүс гоё зөв юмыг сурчилж байгаа. Бид нар нөгөө веб энтер сурчлахгүй байхгүй. Одоо one expert гэдэг юм те. Буруу юм бол бид нар сурчлахгүй. Тамиг дээр одоо юу гэдэг юм. Тэгэхээр зөв юмаа сурчилж байгаа болохоор тэрнээсээ эргээд нөгөө хүмүүс бас нөгөө яриад байдаг юм чи авцсан шинж их зүгээр юм байна энтер гэдэг ахаар бас их гоё. Авалттай. За тэгээд мөн хамтран ажиллагчаар Тод гэлэл зүрээтэй TJ нэг Тод гэлэл зүрээтэй TJ чиний би TJ-нээс болчихсон. TJ спортын хамт олондоо баярлалаа. Тэгээд маа TJ спорт бол нэрээ одоо Монголын спортын салбарын одоо хувьц хэрэглэлийг бол нэрээ базж биш. Японд ч гэсэн хөлбөмбөгийн клуб мөлбөттэй гэрэмэрэ хийдэг ч гэдэг юм уу те. Ер нь бол бас Монголд бол TJ-ийн хувьц ер нь бол Гадагшаа хувцаа гараад байгаа байхгүй тийм. гоё шүү дээ те. Гиснээс нөгөө эпсэмстэн сууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө ингэсэн. Summer League болох гээд. Тэгсэн чинь манайх ч амар төвтэй баг хэлвэ. Тэ? Энэ хоёр чи хоёулаа. Эпс. Тэгээ энэ чи зураг хөргө 90-гүүтээ зураг хөргөндөө ороод нар чи постэр мастер ахуулаад амар явж яснаа. Зүгээр ингээд нөгөө Таносны маргааш одко байхгүй. Танос ингэсэн чинь одко байхгүй шүү дээ. Одкоц майнерс руу явдаг лөө. Тэгээд дүү ёо чи энэ тэр гэсэн чи ахаа гэл. Тэгээд чи жооны ахруу ярингуудаа ахаа та дүүгээ яа ингээд букам гэх гэл. Тэгээд нэг тиймэрхүү юм болсон юм. За одког баслаа. За яах вэ надад дөөх байгаа. Тэгээд чи дахиад нэг ингэсэн чинь дөөх алгууллаа. Тэгээ явсаар байгаа заяа. Ганц тэнгистэй үлдсэн шүү дээ. Тэгсэн чинь тэнгис хүрлийн лөө тоглосон. Тэгээ манайх чинь баг 4 тоглох шагаа гişсэн шүү дээ. Тэгээ сүултээ бүр талбай дээр гарах хөнгө болчихсон чинь нөгөө амар олуулаа ихсэн чинь ганаа мана дүггээл нэг л алгуулад идэв тий. Дөг кайцсан тэгээ болно. 3-9-3 20 U23. Үгүй.
Нөө юу 23 чи өөр юу Шгшэг бэлтгэл. шүү дээ. Шин бэлтгэл Эхлээд хийсэн. 23-т явсан байхгүй юу? Тэгээд даасаа ирээд Тэгээд тэгээ тэр боолсноо. чигээр ирнэ. Тэр ингээд үргэлжлээл явцсан юм аа чааж байгаа юм. Тэгэн чинь явхдаа зүгээрс нэг ингэхгүй тулууг аваачих. Толоо араас ирж байгаа. Хоёулаа алгав. Толоо араас ирж байгаа. Тэгээ байхгүй амар бүрэлдэхүүнтэй гэсэн баг сүултээ бүр тоглох хөнгө болоо тэгээд уг нь үлцэн хитэрээ хангалттай үзчихэрсэн юм уу Тэгээ тэгээд үзчихсэн. Ойхон амар олон гიშгэж байгаа юм чи бүрээсээ бүгдээрээ шагаа магаа гიშгэл тэгээд бах. Энэ жил жингээ ер нь чогжум үнэлтүүллээ. Сая плей-оффороос амар бөөм бэртэл ерөөсөө. Энэ жил нэр энэ жил гинэ. Энэ 7 юу яаж юм бэ сонноос. Оюутны лиг юу улсын тоглолтууд нь дуусаад плей-офф нэг эхэлж байгаа юм шиг. Тэгээд All-Star болж байгаа юм. харин тийм үү? Тийм гоё байна. Тийм. Одны оюутны лиг гэснээс бас хоёр. Сая плей-ины хоёр тоглолт боллоо тий. Тэгэнгүүт доороос хоёр баг хоёулаа хоб гэ гараад ирж байгаа. тэгээд тавираад гараад ирлээ шүү. Тэр ихтэй мангар гоё гоос тий. Тий. Хамгийн амар нь хоёр легондор нь нэг нь TLG-д гологдоод нөгөөх нь доош онц, нөгөөх нь Bison гологдоод доош онц. Хоёр легондор нь хоёулаа тэр байгаа. Тэгээд тэр хоёроо Хоёул эргэж авч солбол ингээ аваач. Тэр хоёр яг гоё солимж тоглосон бол бүр гоё сонирхолтойсэн тий. Нөгөөх нь Bison-ыг хождог ч юм, нөгөөх нь TLG-г хожсон бол бүр илүү сонирхолтой байх байсан баг. Тэгээд тэр TLG юу ховд хоёрын тоглолтын дээр бол хамгийн их каперсон нь бол манай нэг дүү байгаа шүү дээ. Delete гэдэг нэг пост хийсэн мэсэн. Delete Тэ. тий. Тоглолт дуусан гутаа delete гэдэг. TLG-гээс хасагдаад жоохот ямар процесс болсныг мэдэхгүй л дээ. Төгөөх Тэ. төгөө бас рилстэй Delete манай гэдэг. дүү. Тоглолт дуусаа гарч ирсэн минутын өмнө гэсэн чинь delete гэдэг. Тэгээд ер нь бол яг төгөөдөө бас багийнханд нь те бас баяр хүргье. Тэр үрги баяр. Одоо тэр Дээдлэг дараа жил амжилтсан. тийм тэгээ дараа жил дээдлэх тавтай морил. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг Монголианс бол үнэхээр хошоортой бүр ингээ мостой хожоод тэгээ гараад ирлээ шүү дээ. Яа юу ярих юм бэ одоо нэг. Тийм үстэй. Тэгээ Монголианстаа бас баяр хүргье. Тэ. Гоё байна. Тэгээ энэ одоо энэ нөгөө нэг юм яг ям форматных нь утга учир нь амар гоё гарч ирээд шүү дээ. Тэгээд доороос нь шууд түг гэж цохиж орж ирээл энэ. Тэр доор тоглож байгаа багуудаа ч гэсэн ингээд яг итгэл өгөөд за ингээд тий. Доошгоо бас дээдлийн багтаа бас айлгаж штэ. Дээдлийн багууд ч гэсэн өөртөө айцтай болж байгаа. Бид нэр ингээд яах юм бол одоо дуур чадрын ялгаа бол ер нь бас байхгүй. Амар байх. Нэг аим зөрөөг болсон баг 5-5-5 тоглоно. Өш гиснээс тоо хоёрын ер нь хоорондын харьцаа хэд үдий. Нөө хувийн тооцоо баяжлаа да. За миний мэдхийн Самраар бол дөг янзлсан. Янсан. Тэрнээс өөр Гэтэ тэрнээс өөр бараг байхгүй. тоглолцоо Таарж байгаагүй. Таарж байгаа. А тийм. А 1-0. Шууд одоо анх нэгэ тоолоод эхэлсэн шүү дээ 1-0. Одоо гоё үргэлжлүүлнэ. Дөөг одоо сакс тоглохгүй байгаа юм чи. Яа чи сакс тоглохгүй гэсэн нөгөө дээдлихтэй одоо тоглохгүй боллоо. Асуу энэ жилийн лиг ер нь юу гэж бодож байна? Энэ 8 багаас одоо 7 баг болчихлоо шүү дээ. төрүүлэх баг уу? Тэ. Заастаа мэдэх юм бол та тэгээд сонгоно. бүгд л гоё харагдаж байна да. Тэгээд хасаас Талберт Cousins хоёр яагаад юм бол гэтээ бас Knights-с нухчаар л байгаа гэдэг. Айгу те 3-1-ээс бол бус ирэхгүй гэсэн юу ч байхгүй шүү Байхгүй шүү дээ. дээ. Үнэхээр ойрхон тоглоод байгаа байхгүй хоорондоо. Тэг жоохон тоглолтын төгсгөл дээр ялцчихгүй. Cousins гарчаал байгаа бол. Cousins-аг яс илтгэн дабл ч мавлтаад. Би бол Кансын нөлөөний дээр ялгаа гараад байгаа. Cousins бол үнэхээр нөлөөтэйгийн хувьд бол нөлөөтэй бүр амар нөлөөтэй байна. Нөгөө дүүлэгээ тоглуулж чадчихээн. Нөгөө пас авч аваад нь гэсэн бас гоё тоглож чадчихээн. Тэр яг бол үнэхээр шидэлтэй. Цөөхөн л тоглож штэ тийм үү? Бодонсоос бол Тороо. тий. А тэгэнгүүт миний харж байгаа Knights-ыг харахаар Knights арай л нэг тийм нэг зөөлхөн тоглоод нэг. Одоо Cousins орж явахад тэр хоёр хүн хаалга хаах байтал ингэж өгж голоор оруулж моруулж явах жишээний зүгээр зарим нэг тэр тохиол ихтэйс тэгэл тэр авраг хүн бас хийцэн. гоо тэр чи яг одоо плей оф штэ. Хад нөө зэрэг шилдгэр өгүүл над талбай дээр өгөх байхгүй юу? Өгүүл талбай дээр юу байхгүй. Өгөх цаг шүү дээ. Тийм. Тэр Cousins байна уу, LeBron байна уу? Тэр яг одоо бол өөрсдөж байгаа байхгүй тийм үст. Тэгээ дотлохоон дэр Томс жоохон ганц зэрэг амарх юмуд алдаад нөө. Аль юм бэлээ. Жоохон амарх юм. Гэтэ шидхийн үед бол гоё шиджилээ 3-аас үүдсэн зоригтой шиджилээ. Уг хүн нөөрэ жоохон тийм бэргээтэй хүн юм шүү. Нэг жоохон Бэргэс тийм үү? Дээрээс нь явчи Cousins-ыг хараад Cousins-ийн дээрээс нь Дэндүү явчи явчи гэдэг. Тийм жоохон тэгээд дайраад
Тэрийгээ зүгээр бас нэг догч мохоод үзэл яд юм бол Аргалаад. Зөөлхөн хайж байна дөө. тий. Тэгэд аль багийг гинэ ер нь Метал гоё лээ. Металын уур амьсгал гоё лээ. Дотор нь байсан шүү дээ. Тэгээ Wesley Scott хоёр бол бас үнэхээр ажиллаа мэддэм билээ. Яг үнэхээр про хүмүүс гэдэг бол яг шал үгүй. Тэгээ дээрэс нь манай Jimmy Basah хоёрын форм ямар гоё юм те. Тийм болохоор метал бас энэ жил үзэх баха. Метал ч 2 жил финалдсан байгаа тий. Одоо энэ жил яг Хөөгүй. нөгөө нэг цаг маг нь ирдэг бол энэ жил шүү. хөвсөлийн тохироо бүрдчихлээ гэдэг За шиг. нэг байж болно, хоёр байж болно, гурав бол байх ёсгүйгээд зөрөөг шилдэг шүү дээ. Тэгэхээр одоо энэ жил бол яг нөгөө талаас бол миний харуул металоос гараад ирэх л бах гэж харж байгаа. Ер нь бол финалд бол Чи дэ наадахаараа Одко гэв та. биш ер нь бол Одко тийм биш. Одко тэр нэг Одко тэгээ тэнцээ хүрэл авсан харагдчих шүү дээ. Биш. Гэхдээ ер нь бол энэ 3-1-үүд дээр ер нь зүгээр дөрвчсэн хальт дурдаад өнгөрсөн те тэр нөгөө зүгээр яг нэг тоглолтоор нэг тоглолт нэг позишн Понц чинь LeBron зургийг хийсэн байсан нөгөө юу? LeBron-ы нэг шилтэй 3-1-ээс эргэж ирдэг төлөв зургийг хийсэн. Гэтэ үнэхээр бодож байгаа хоо. өөрийнхөө одоо юу гэмээ алдааг зөвшөөрöd байгаа байхгүй юу? Нөгөө хоёр тоглол алдсан шүү дээ. Ингэнгүүтээ нөгөө дараагийн тоглолтыг надад өгчих л гэдэг. Өөр. Танахаас харахаар Эшо арай л их хайсаа яваад нь л гэж боддог. Угаасаа айсагаас өөр хин сонголтгүй юм. зүүн юм. Дундаас шид. Яг нөгөө юм уу гэхээр шидэлтгүй хүн байна. доор нөгөө одоо Эшо дээр Моки ч юм уу за Эшогоос жоохон намхан байнгутыг шахаад ингээд ороод багаа тоглож чаддаг. Шахаад өгөхөнгүүт 3 руу тэр корнер руу гарч иж аваад л юмгүй. Хол аваад байхгүй. Яг нөгөө хүн ингэж харж тоглох ингэж тоглодог. тэр бол бас жоохон тэр бол жоохон Өөдөөс хааш тоглолт юм шүү. Тэгдэг юм байлээ. Яг нөгөө нэгээсэр нэг тоглоос орцсон үнэхээр. Тэгээ нөгөө help side ерөөсөө ирэхээргүй. Тэгээд яг help side ирэнгүүт нь мань яг яахаа мэдхээ болчиход байгаа болохоор. Тэгээд яах вэ? 3 одоо яг ингээл нэг-нэгээр идэж. Угаасаа тэгэл цааж ах ч гэсэн сая бид нар угаасаа өмнөх тоглолтын дээр ч гэсэн 3 дараалж хожих хэрэгтэй байсан. Одоо ч юм уу одоо өнөөдөр ч гэсэн 3 дараалж хожих хэрэгтэй болно. Маргааш ч гэсэн 3 дараалж хожих хэрэгтэй бол ямар ч ялгаагүй. Зүгээр л 3 дарааллаа хожиход л манайх дараагийнхтай тий. Тэр нэг гоё бичлэг юугаар явж байна. Бид тэрийг нэг тоглолтын нэг шууд үзэг болохоор яг хараагүй. Хин Бимба нөгөө нэг Эпсийн мөнхчин буудаж байгаа. Нөгөөдөд авч маад. Тэр нэр ямар гоё юм бэ те. Тэ мөнгчингийн тэр гоё мэдрэмж нь гоё уустай. Тэгээ зүгээр тэгээ тэрүүхүү хооронд ингэж мингээ тэ. Тэрийг авч масан. Үнэхээр гоё ахыг харахаар стресстэй билээ тоглолтын дээр. Тэ ер нь бол зүгээр тиймэрхүү мэдрэмжтэй хүмүүс аваа шүү. Тэгээ тэрүүхүү жижигхэн тэр чи богинохоо момент шүү дээ. Тэр хооронд гал сэтгээд ингэж чинь гэдэг чинь. Тэр бол бас гоё л хэвчлээ. Яг хаа тэрний эхний бодолтон дээр тгийг байхгүй юу? Хоёр бодсон байхгүй юу? Тийм. Хоёр бодсон. За хоёр дахь дээр нь үхий. Дараагийн тийм. Дахиад чи бууд гэ тэгээдсэн болох тийм. Хоёр дахь дээр нь бууд тэр нэг. Яг тэрийг чсэн гоё яг дуранд буулгаж авдаг. Тэр бол бас гоё момент те. Тэр дизи хийсэн. Дий зах шиг. А дизээс нэ. Тий. Дизи хийсэн. Дизи юу түмээ юу? Түмээч бас тийм рил орлоо тийм. Ийээсэ по. Одоо тэгээд энэ 3-1-ийн цуурлуудад зүгээр юу шүү заяа. Санаа шүү. Одоо энэ бид эдийн нэг үздэг жүжиг шүү дээ. Тийм. Самсараа. Чи яг ингээд агуулга нь болохоор зүгээр одоо бай гэдэг байхгүй. Чи нэг юм 20 минутын өмнө эсвэл 2 жилийн өмнөх юм дээр шаналхгүй. Тэ? Эсвэл эсэргээрээ те 5 минутын дараах ч юм. Одоо бидрийнхээ сагсаар болвол те 5 секундын дараа болгож байгаа юм төлөө одоо ингэж шаналаад гэдэг чинь одоо юу вэ? Дургуй шидэх чах та алдчихсан да би тэгээд тэрний он зүгээр сан дургуулаа шидэх штэ тийм үстэй. Тэгэхгүй тэр орохгүй нь бол дараагийн асуудал үстэй. Зүгээр эхлээд ямар ч өөрийнхөө хийх систем хий. Тэ? Тэгэнгүүт чинь амар гой холбогдож байгаа юм шиг санагдсан надаа. Тэгэхээр тамирчид маань одоо сагчд маань ч гэсэнтэй очиж үзүүл бас те яг ерөн зүгээр ядчил коуч нартайгаа нэг хэлээр ярихгүй те одоо чи тэр ингээд ойлгочих юм бол тоглогч нартай одоо чи би ингээд зүгээр яг одоогийнхын моментод байл та бити ингээд өнгөрсөн эсвэл ирээдүйд ингээд шаналаад байна тэрийг хэлэхээр яг юу гэсэн үг гэдгийг мэдэхгүй шүү дээ зарим хүмүүс бол те яг яа гэдэг байгаа ингээд мэдэхгүй шүү дээ тэрийг ингээд
үзчих юм бол ерөнхийдөө ойлгомжтой болчихж байгаа байхгүй. За энэ чинь ингээ угаасаа зүгээр л стресс нэмээд байгаа юм биш үү? Өнгөрсөн 92 чинь. Тэ? Тэгэхээр зүгээр угаасаа нөгөө булчин чинь тийм шүү дээ. Нөгөө нэг юм стресс нэмэгдэх тусам ингээ чангарч хумигдэж ингэж хүнийг ингэж одоо юу гэдэг хөдөлгөөнийг хорж эхэлж яадаг. Тэгэнгүүт бид нар хөдөлгөөнөө хариулж харч яаж гоё ингэж сүгсрах юм бэ тийм үстэй өчнөө ингээд яг булчингийнхаа юм санах хойнд нь оролцсон л байгаа л та тий. Тэгтэл бас тэгэхээр энэ бол амар гоё огтлцож байгаа юм шиг санагдсан зүгээр цаг үеийнхээ хувьд ч гэсэндээ. Тэгэхээр бас коучнер байвал тэр тий. Тэгштэйгээ одоо 3-1-ээр дутуугаад багуудын ялангуяа коучнер. Магадгүй штэ. Эсрэг 3-1-ээр хожиж байгаа багууд ч гэсэндээ тийм үстэй. Энд болчлоо. Ингээл тий 3 хожицсан. Ажил дуусаа. Тэгхгүйгээр яг л зүгээр одоо байх хэрэгтэй тий. Тэгж амар гоё огтлцож байгаа юм шиг санагдсан. Тэгээд манай хоёр дүү чи ер нь нөө гадагшаа яваад яг нэг юм ихний юм энэ яг юу байсан бэ ер нь? Одоо яг хамгийн түрүүнд санаач орж ирж байгаа. Угаасаа л инким байж тэгээд ер нь бол баг Монголд ер нь баг байдаггүй гэх юм уу? Одоо энэ дээр нь заяа юу байж болно? Дадлууд байж болно. Эсвэл цаанаасаа тийм одоо юу гэдгийг шахсан коучнерийн одоо дасгал масгалж мэдгүй юу ч хийж болно. Техник момент нь дадал. Чинөө. Минийх лав яг би ч нөгөө 16 онд очсон. Тэгэхээр чи 15 та тий. 16 онд тий. 16 онд очсон. Тэгэнгүүтээ 16 онд чи Монгол яг нэг юм систем гэдэг ах юм яг үнэндээ нөгөө юу юм бэ? За одоо help site гэдэг юм байдаг ч гэсэндээ help site-аас цаашаа яаж хөтлөх вэ? Тийм их юм заагаагүй байсан болохоор яг хамгийн анхны бэлтгэл дээр очиход яг тэрийг ингээд шинэ орж иж байгаа хүүхдүүд бас байсан надтай хамт. Яг тэрийг зааж байсан болохоор би ч гэсэн тэрийг нэг үндэ мэдэхгүй. Тэгээд тэрийг анх сурж байхдаа би бүр бараг 2 сар болсон. Яг үндэ хэлвэл яг хамгаалтын зөвхөн хамгаалтын одоо яг төвийнхээ хамгаалтыг л сурахад 2 сар болсон. Тэгээд цаашдаа багийн одоо help site-наас дахиад help руугаа яаж явах вэ гэдэг юмыг дахиад сурахад үнэхээр яг нэг хагас жил болсон. Тэгээд нэг сонирхолтой юм нь юу байсан бэ гэхлээр хичнээн би ингээ гадаадаас ирсэн ч гэсэндээ тэр одоо тоглогч нар тэр коуч эхний өдрөөсөө намайг одоо бүр багийн хүн болгоцсон. Тэгээ шууд хүлээж авахтаа ч гэсэн одоо за чи одоо манай багийн хүн загнахад одоо бид нэр японочдынхаа загнадаг шиг чамайг загна. Ямар ч чалгаагүй. Чи японочд шиг ажиллана, чи тэр цэвэрлэгээ сайн хийн, чи тэднэрийг бүгдийг сайн хийн. Чи энэ ч ирээд ер нь өөрийгөө Япон гэж бод гэж. Тэгэхээр тэр л намайг амар одоо би одоо энд тийш явахад би захад би гадаадас ирсэн юм чи юм байх хэсгүй. Одоо би тэн донд их тэдний хүн юм шиг л өөрийгөө мэдэрдэг болсон гэх юм уу. Нэг тиймэрхүү юм бол байх. За би бол талбай дээрээс одоо яг killer mentality талсан баг та тэнд. За тэнд бол тэгэл тоглоход за энэ хүн намайг барахгүй. Би бол энэс илүү л гэж тоглодог гэсэн. Тэгээд тэрийг ихтэй авах гэж бас нөлөө 2 жил нөл тоглож монголж яг тэрийг аим ойлгож байгаа юм чинь. За энэ хүнийг би бол гараад ингэж сагинг уусаа илүү юм гэдгийг мэдэрсэн. Тэгээд өшөө илүү хүссэн. Тэгээд тийм болохоор л яг Америк руу явсан баг та. Өөрийгөө болоогүй гэдгийг мэдэрсэн юм болоо. Тэгээд дадлууд нь гэвэл одоо тэгэл бэлтгэл шүү дээ. Тэгэл өглөө 6-аас босох дадал. Тэнд гэдэг нь чи хаанахыг хэлж байна. Японд очиод би бол үнэхээр бас за яг үнэхээр талбай дээр ялангуяа манай коуч хэлдэг гэсэн. Чи яг бага хожуулдаг тамирчин болоо гэд. Тийм болохоор би бол яг бүгдийг л хийхийг хүсчихсэн талбай дээр самбраасаа он дамжуулна, хамгаална, оноогоо он тий. Бүгдийг л яг бүгдийн сорсондоо сагсан мөнгөний хамгаалалт хэлт мэйл засааны яаж хамгаалах вэ гэл. Дээрээс нь тэгээд тэр чаас амар цэвэрлэг ялгэн тэмцэн дээр хангаад хожигдсон шүү дээ. Тэгхийн болохоор ингээд улсын аргуугаа явахгүй гэртээ үлдэн 2 сар дараа жилийн тэмцээний хөлийг болохоор өглөө 6-аас шидэлт хийлэхгүй өглөө 6-аас ойр орчноо цэвэрлдэг гэсэн манайх бүр өвлмөл хог түн харанхууд хог төлөж мөлий тэр бол үнэхээр бас сэтгэлд бас нэг юм сан яагаад бид хог цэвэрлээд байгаа лээ гэл тэрнээс л за энэ хожигдохгүй хожих юм бол улсын аргаараа бэлтгэлээ хийх юм ингээд тэндээс амар юм сурч гисэн. Хожигдвол ингээд харанхуудаа хогоод өгөө. Бэлтгэл хийлэхгүй байгаа юм хамгийн гол. Тэр заалаа бүр төгжчихсэн тэгэл. Бид нар одоо ингээд цэвэрлэн шалмал шатматаа ингээд зүлгээл шалаараа зүлгээл нэгдүгээр ангид аяр тагмаа өгөөдөг тэгэл.
Сая тэгээ нөгөө нэг одоо ингээд хожуулдаг гэж ш тэ. Энэ амар одоо би бол залуучуудад бас илмээр санагдаад идэг үг байхгүй юу? Зүгээр сакс тоглодог чаддаг байх нэг хэрэг зэ. Хождог байх гэдэг чинь өөр хэрэг байхгүй. Энэ хоёр шаал өөр. Тэнгүүд нөгөө тоглодог. Тэгээ би тоглодог гээл. Тэ? Би сакс тоглодог. Окей. Сакс тоглодог гэж болно шүү дээ. Гэхдээ яг хожд юм уу? Тэгээ яаж хожих юм тэгвэл тэ? Чи тэр нэг хоцсон юм уу? Амар чухал байхгүй юу? Яаж хожих юм гэдэг чинь амар чухал. Магадгүй 0 оноотой байл та. Тийм үстэй. Тэр ямар асуудал байгаа юм те? Гэхдээ эцсийн моментод хэнийг юу их гэж байгааг нь уншдаг. Тэр нэг хөлбөр явахт нь тэр сая сүлд нэг юу басан штэ. Дахин нойтд лөө. Хождог дээр чинь. Хэзээ? Нэг айлб пас явсан чинь хажуугаас оруулахдаа явсан чи яг катын таглаа зогсоол хожиж байгаа хгүй ер нь бол гүйлтийн зогсоол. Тэгэхээр чин Тэр бол ажил. тийм тэгэхээр чил ерөөсөө одоо яг энэ залуучууд бас энийг аимсаа ойлгомоор байхгүй тий зөвхөн сакс тоглол сураад зөвхөн ингээд залт малт юм уу тийм сураад ахаас гадна тий Гой харагдах гэж л тий тэгэхээр чи яг эцсийн момент чинь хожих штэ тий тэгэхээр тэр амар чухал. Тэгэл тэнд бол хожиж сурсан юм уу да. Тийм тий Тийм олон тоглолт хийж байгаа гэсэн чинь 8-нд өдөрт бараг 16 маа тоглолт. Тэгэл хожиж сурна. Тэр тийм л юм сурсан да тэндээс. Наа ч юм бол амар гоё одоо залуучуудад амар хэрэгтэй зөвлөгөө өгчлөө. Яг одоо хожиж сурмаар байна. Хож сурахын хажуугараас оксижен хэрэгжиж холсон шүү. За марч одоо нэвтрүүлгийнхаа бас дундуур юу гэдэг гэсэн чинь матсан шүү дээ. Хоёр зүгт ярианда холооруулаад нэг. За тэгээд TG-ийг харъя. TG Sport. Хоёр зөрж Нэг харчих. TG маань Задлаад үз. TG хоёр хийж явуулсан байна лээ. Энэ юу вэ? Ахын ч гэсэн сайж очсон. Нэг Зөвхөн буруу гэдэг өөртөө харсан. Төгсөө ингээд бөө гэж ярьж иржсэн тэрийг нээснэ. Ээжээ. Тэгсэн бол гоё явахгүй. Энэ амар нэг шууд хан дээр үлэхээр юм байна да. Өөр наач юм марчилдгүй юм байлээ. Гоё юм байна. Самурай юм алчир байсан. Тэрийг авч хаяа да. TG Sport болон оксиженд баярлаа. Баярлаа. За баярлаа. Ивент төгч спорт унда Powerade. Ивент төгч хайртай бүхнээ хамгаал. Цэвэр хүчил дөрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэлтүүлэн дийдэрш. Ивент төгч спортаймын салбарын хөгжлийг дэмжигч M-Bank Arena. Ивент төгч Deadly-ийн албан ёсны аппликейшн Toki. Хамтран ажиллагч Todd Gilles TJ Sport. За тэгээд гоё юм шигшээгийн хувцастай альчуур хийж гисэн маань TJ маань тэгээд за энэ талаараа гоё хуваалцаач анх хизээ шигшээд яаж дуудагдчихв те. Яг хин хэлжий одоо тэр үчин Америкт байсан уу? Одоо Доки Үндэсний шгшээг сая ирэхэд бол тэгээд тоглолттой гэдэг юмдээ шууд төгсөө ахтай би өөрөө ярьсан. Орчмоор ингээд хэлэхэд бол төгсөө ах шууд нэг коуч өнөө сая нэг 23-ын талаар Монгол болсон шүү дээ. 9 сар 10 сар. Өвн тийш ирийгээд коучд хэлсэн чи коуч явуулахгүй гээд тэнгуут нь за энэ удаад явахгүй 10 сард нэг юм тэмцээн байгаа гэдэг 2 сар тэмцээн байгаа гэдэг тэр талаараа ярьж байгаа л ер нь дуудсан да. Тэгээд коучтой бас уцаар ирсэн. Mercedes коучтой шууд уцаар ирсэн. Viber тэгээд коуч замартаж хүрээд ирээ хөвж ирээ залгаарэ гэдэг тэгжсэн. Тэгэл ер нь бэлтгэлд нь орол. юуцныг хараатахыг гэдэг. Тий. Одко гэвд. би сая Манчестер дээр тоглож исэн чинь нөгөө яг тоглолтын дараа Васили тоглолт үзсэн сууж ирсэн. Тэгээд тоглолтын дараа ирээд чи нэг над дээр нэг эхлээд нэг ховын бэлтгэл хийгэрэй гэж ирж хэлсэн. Тэгээд яг оройн нь анар коуч мессенжер залгангуудаа чи ингэ шигшээгийн юун дээр очих юм байна. Чи юу ч юм бодохгүйгээр зүгээр шууд очиод бэлтгэлээгээл өөрийнхөө бэлтгэлээ хийгээл одоо орохгүй байсан гэсэндээ дараагийн лигдээ бэлдээд бэлтгэлээ хийж игээд. Тэгэл яваалсан хэрэг яг шигшээ дээр байсан форум маань бол Монгол байсан баг хамгийн бест форум баг. Тэрэн дээр бол үнэхээр
одоо төв дээр тоглодог байсан. Тэр тоглолтууд, пассууд, маасууд бүгд тэр айгу гоё болсон байсан. Тэгэл яг шигшээгээс үргэлжлүүлэл ингээл явж л байгаа л да. Гэхдээ яг ингээд тэггүй шигшээ Василий коучийн амар загнуулах дуртай Василий коучтэй. Малакай тийм гоё загнадаг, сэтгэл сэрэгдэг. Тэр нь л амар гоё. Тамирчин одоо хамгийн гоё мэдрэмж одоо юу гэдгийг те улсынхаа шигшээ багийн нэрийн өмнөөс тоглох шүү дээ. Тэгэхээр тэр мэдрэмж ямар байсан? Одоо яг эхлээд талбай дээр гарах ч гэдэг маа тэр дуудагдаал тэр бэлтгэл дуудагдаал тэл 12 тоглогчийн нэг нь болоод ингээл яг зарлагт Үдсэн бүрэлдэхүүнд ороод тий. Би ч нөгөө ерөөсөө өмнө нь ч гэсэн нөгөө U16 15 тим юмд ерөөсөө орж чадаагүй. Яг дуудагдж байсан ч гэсэндээ ингээд Японоос явуулахгүй яг ингээд хичээлийн үеэр тэмцээний үеэр таарчдаг байсан болохоор ерөөс тим юмд орж үзээгүй. Яг шигшээ Монгол яг гэсэн яг тийм өмсгөлтэй байж үзээгүй болохоор надад бол анхны мэдрэмж юм нэг юу гэх юм бэ? Тайвшрал байсан уу? Эсвэл сандрал байсан уу? Яг хав тайвшрал байх нь байсан. Гэхдээ нэг тийм сандрал биш. Нэг юм бүр нэг догтлоод тийм нэг ихгүй байгаа ч юм шиг. Нэг тиймэрхүү юм байсан. Яг тайвшрал гэж юм гэхээр ер нь бол одоо ингээд 40 жил яг бэлтгэл хийж байгаа. Энэний яг зорилго биелжин гэсэн үг шүү дээ, тий. Шигшээ дуудагдана гэдэг чинь. Тэгэхээр чи нэг юм өнгөрсөн хугацаагаа тэр нэг одоо юу гэдэг юм бэ бэлтгэл хийнэ гэдэг чинь ер нь бол нэг амар юм биш учраас амар цөөхөн хийдэг хэвгүй бэлтгэлийг бол. Тэгэнгүүт тэр болгоны ардалд гарцсан тий. Тэгэл яг хуу тэгээд яг бэлтгэлээр очингууд ингээл лигээр үздэг гэсэн тоомах моомах баясаах маяг тийм бүх шилдэгүүд цугларсан байгаа юм чаа. Тэгэл өрөө шигшээ Японд ч гэсэн тоомахтай нэг өрөө ингээл ороод ингээл би бүр өөртөө итгэхгүй ингээл. За одоо ингээд ханчиж болохгүй шүү л гэж би тэр үедээ бодож ирсэн. Гой бодол гэж байна. Одоо за би нэг удаа шигшээд орцоод цаашаага би стил шигшээгийнхээ тоглогч чивээрээ байна шүү гэдэг одоо бодол маань миний толгойн дотроос ерөөсөө гарахгүй байлгахыг хичээдэг гэх юм уу. Одоо за энэ удаа дөг сая Гуамын эсрэг тоглосон ч гэсэндээ би дараагийнхаар нэг үндэ. Би үгүй хичнээн бит хоёр ингээд найзууд байсан ч гэсэндээ стил өрсөлдөх чивээрээ баймаар байна. Позишн өрсөлдөж. Тэгжиж бүгд цуг хөгжиж шүү тийм. Тий. Гой. Том ахтайгаа нэг өрөөнд байсан гэж штэ. Том ах чи ер нь бас жоохон дүүнрээ баздаг гэж сонсоод яаж ин цаа чи ер нь. Эйгүй юу? Том ах чинь Чаа юу. үгүй нааг ерөөс яах ч юм. Том бусдын ер нь баздаг. Уус шиг хүн. Тэгэл тайваа. тайван Одоо тагаас. Том ах чи гайгүй штэ. Тэр Жерси мартдаг бол бас амар юм болсон юм билээ те. Ойж моёо л та бүр солиор болсон юм тэр амар басан. Тэгэл Мартдаг гэдэг юм тэр чинь. Өөрөө орхио явсан шүү дээ. за орхисон за. Тэг манай хүн чи өөрөө тэгээд байна шүү тэрийгээ. Би ингээ дүүнэр л хоёр жерси хоёр өнгө хоёул ингээ аваараа гэж биччихэд өөрөө за айл угаасаа цагаан тагаалт толгой илгүүгээд цагаан цэнгэр аваарсан гэдэг шүү дээ. Цагаан орхиод. Тэгэл нөгөө манай эмч намнаа ихч тэгээд марга дээж баг Жерсиг нь баг 2 хоног хайлуу 1 хоног хайлуу тэгээд нэг ахад нэг том ах юм байсан тий. Тэгэл намнаа ихч тий марга дээж хоёр нь шүнжэнгөө ноцолцсон тэр. Тэгэл өглөө бэлтгэлтэй гарах гал ингээл бүгдээрнгийн сэрэхгэл ингээл явж исэн чинь нөгөө том ах хажууд ингээд бүр ядчихсан ингээд нойр нь хөрцөн тэгсэн мөртлөө нөгөө орхиод чадахгүй тий. Тэнгүүд намнаа ихч эднэр ингээл хийгээл ингээл суугаал байсан. Тэгэл мэдгээ тэр мэдрэмж нэг тийм болдог юм байна л гэж бодсон тэр үед. Ийм юм бас байж болно л гэж бодчихсон. За дөкөвд. За Ахны тэр мэдрэмж ямар байсан? шигшаагаас тоглох бол гоё л өс. Гэтэ үнэхээр яг амар хүндэр үлээж аваагүй яг хожирнол гэж тоглосон. Тийм болохоор яг хөө тэр талбай дээр сая оноо илэг орсон шүү дээ Японы өдөөс. Угаах оноо. Тэгээ ингээ хамгаалаад дэж заал бүр ингээ юу ч сонсогдохгүй бүр ингээ амар болж байгаа юм. Тэр үед бол за энэ бол үнэхээр амар гоё мэдрэмж өнөглөж байгаа юм. Тэр үед тэрийг л хизээж мартахгүй хаа. 2 удаа ил орсныг оноо. Угаахтай бол засаа хэлэх гээд бүр юм угаах сонсохгүй гомч заал дээр гээд
Тэр бол үнэхээр хамгийн амар л мэдрэмж байсан да. Тэр цаал бол та үнэхээр нүүрглээлэр амар Тэгэл л тийм. бас шгшаагаас тоглоно гэдгээ угаасаа мэдчихсэн. Тэгэл тийм болохоор л одоо бэлтгэл хийсэн шүү дээ. Тийм болохоор одоо Хизээ мэдчихсэн. 13-тай, 12-тай. за энэ сагсан өнгөр амьдралаа ер нь авч явъя гэдгээ 13-тай л мэдсэн. 13-тай л угаасаа шийдсэн. Жишээгээс би тоглох хизээж ингээ офс суугаад 5-1 9 to 5 бол хийж чадахгүй гэдгийг мэдсэн. Тэгэл энэ спортоор амьдралаа авч явна гэд хардсан байсан. Тэр Японд тоглоход нөгөө би ч нөгөө нэг уур яриад байхгүй. Лиган руу давцсан те. Яс үзүүл ууланд гусч гад байгаа шиг. Японоор үзүүлгээд. те. Япон монголоор үзчихүүлгээд. Заах нэг пост хийсэн. Та нар 2-2 лигоноор авахаасаа ичээч гэдгийг яг Японоор юу гэдгийг. Тэрийг ахтар нэг гоё орчуулдаг гэж. Би бол яг монголоор хэлсэн хүмүүс доор нь баха Японоор хэлсэн. би шаардлагатай. За тэр маа зэсэн. Ичээчтэй гэдэг. Би бол тэгэл яг бүр пост тиймэр санагдаад Shame on you. Юу хи гэдэг шиг юм байна. Галаас л та тий. За тэгвэл нэг райм авчих. Өө тийш дээ. Райма мартсан юм штэ. Хоёр дүүдээ нэг Яа. дөрөв мөртөө иччихэж байгаа маа ах нь бас зүгээрчгөө. Цэлмэг шиг. Өө цэлмэг гэснээс За боли на райм чи ер нь нэг явахгүй болцоо одоо. Цэлмгээр райм Цэлмэг чинь бүр ёо. Чи бол тот би бол мод юу гэж. Чи удахгүй Бас ABC-ийн цаастай шүү дээ. Тийм байна те. Гэтэ яг хоо маа сакснаас бас гоё тэгээ Яа. яагаад юм бэ? Өшин райм уншгааргүй болоо. Болгоо энийг ер гол муухай юм байна. энийг ер нь Цэлмэгийг давах юм баха. Од модод ямар нэг цэлмэг чинь гэхдээ дандаа нэмэх 21 юм шүү. Раймууд нь ер нь Сонсё. сонсох юм уу? За окей. За насны ирэмбэр явлаа. Удам залгасан самбарын мангас уйраан шийдэн доор нэг хөл дээрээ дайнс. Шахсан тоглолтоор харахгүй өгн пас. Шантран төвүүдийг талбайн үзүүлэлт нь плас. Яа, энэ бүр амар шүү дээ. За нэг энд дөгт бол ингэ авчиж. Арслан аавын хүү ган хуйгийн дүлгөөн. Америкаас скил импортлогч бүлгөө. Ялгар нь үеийнхнээсээ сахилга батаараа яаж жалдаа хийсэн эндон батаараа. Яа, энэ бас амар шүү дээ. энд батаараа. Сахилга батчтай миний хоёр дүү чинь. Тэгээ ер нь бол та чи бас юм байгаа мөхгүй. Галзуураад гараа. Над тэр нэг юм байх штэ тэрээр Тэнгисээр 2 4 7 цэвлээ явцсан юм шүү. Ара жим гин тэгээд энэ хоёр алсан шүү дээ дөрөвчийн дугаар дээр амар райм орж ирсэн. Чойчлол бүр бид хоёр тийм байгаа гэдэг. Ийгүү штэ манай хоёр чинь. Тэгээ энэ нөө юу штэ анх ингээд одкоо харж хахад нөө нэг фэйсбүүкээр зураг нь явсан штэ. Би ч яг Япон явсан гэж сонссон. Тэгээд нэг ахтад харахаараа л асуудаг байсан. Хүү яаж ийж гээл асуудаг. Дажгүй явжлаа амжлаа. Тэгсэн чинь фэйсбүүк дээр нэг амар зураг ороод ирдээ. Тэр Ийд нөгөө нэг таргалж явах үе чинь үү те. Пүү бүр 2 м гарцсан. Нэг ийм Монгол хүү Японд байгаа гэд. Тэгсэн чинь хараад исэн чи мань одко шийдсэн. Царай мэрэ. харин шал өөр болцсон. Шаал өөр болцсон. Тэгээд Жанах асуусан чи мөн штэ гэд. манай отко яаж идэг юм да? Юу яаж яахгүй. Нааж идэв. Тэгж анхаарсан штэ. Одког чинь. Тэгсэн чи угаасаа танигдахаарг болцсон л. Тэр хоол моолнес тэр сумууштай хоол мол идсэн үгүй юу? Өгүүлтэй гэхдээ ер нь бол ингээд будааг ингээд будаа чинь нүрс ус штэ. Тэнгүүд ингээд будаа ингээд ийм хаяг маягаар ингээд 4 5-ыг идүүл мэдүүлдэг. Нэг хоолн дээр штэ. Тэнгүүтээ тэр чинь ягаад тэгээд байгаа вэ гэхэлэр нөгөө яг том одоо легонрууд барахааргүй болгох гад. Тэнгүүтээ хичнээн ингээд удаан байсан. Би тэр үуч амар удаан байгаа штэ тийм чинь. Тэнгүүтээ удаан байсан ч гэсэндээ ингээд хамгаалтан дээр тэр легонруудыг ингээд түлхээд гаргачихаар тийм одоо жинтэй болгохын тулд тэгж идүүлээ. Тэнгүүтээ би Тэнгүүтээ би болохоор нөгөө багаас бондгор байсан. Тэнгүүтээ ингээд Гой авчиж байгаа юм чинь ингээд. Авалттай. Яг ингээд
миний одоо зорилго чи ингээд тураад ингээд фит Тийм шүү дээ. ингээд хөдөлгөөн сайтай болох штэ. Тэнгүү тэнцээ очиод ингээд идүүлээд тахлаар би ингээд ментали амар тийм стрессэнд орсон байхгүй. Юу нэ одко фит байхгүй. Отко доор зураас вид. Отко зур зурс фит ч отко зур зурс фат бол. Тийм тэгэл Макстай юу хэдвэрсэн. болоо? Гэхдээ мэдгүй миний санаж байгаагаар бол 140 хэд болж исэн. Одоо хэд вэ? Одоо нэг 120 20-тай л 20 21 20 шүү дээ. Бүхэл бүтэн хүн гээцсэн юм шиг байна. Сток эсрэгээр холил хассан. Галан зөгтөг Би гээцсэн. очиж хараад. Би бүр ингэ тараад бүр ингэ юу ч 130 болоод бүр юм хавчсан юм болсон. Тэгсэн. Яг юу Чи идэхгүйсэн юм уу? Өдөр өглөө будаа өдөр бороо өдөө будаа. Тэгэл нэг аягаар өдөл тэгэл чи юм болохгүй шүү дээ тэгэл. Нэмж идэхгүйсэн юм уу? Гээд ах тэгэл гой хоол орж илээ шүү дээ. Чаас манай хоол жоох муу хоол байсаад. Хүн амар 70 хоол мал орж ирэл тэр чаас. тэр 70 бол ихтэй бас амар. Идэж чадахгүй зарим лагоо болчиход могоноос хөдөлж мэдлж гөөж байгаа шиг өдөөс. Өөрөө юм гэдэг баг. Тэ баг өдөөс юм ярьж. 70 гэснээс 15 15 бууж ирсэн юм яас. 15-нд хоёрын нөгөө нэг шгшээ мгшээгээ 50 явахгүй. Тэгсэн чинь нөгөө нэг 50-ны эсрэмгийн холбооноос нь хүлээж аваад хоолнд оруулсан. Тэгсэн чинь ингээ хүндэтгэлэг нь хоолгонэ. Тэгээд хамгийн үнэтэй газраа дандаа ийм 70 хоол зөө. Аха. Би тэнд нь идэж гэж тэнд нь байж байгаа гарч ирээд өгш хоолнд орё. Тэгээ яг бөөндө шууд багшаарсан ч тий. Идэх юм болохгүй юм чи тийч айгүй ийцэн. Бид нар ч гэсэн сая нөгөө оюутны шигшгээр 50 явсан шүү дээ. Тэгэл ингээл нөгөө буудлынхын хоол нь ингээл дан далайн хоолноо тэгэл бид нар юу гэдгийг мэдэхгүй байгаа болохоор ингээд айцтай ингээд харж мараад ингэж ухж жагаад тэгэнгүүт нөгөө chicken nuggets гарч ирдэ штэ. Chicken nuggets гарч ирэнгүүт монголчууд очил пэр гэж доосон зэ. Тэгээд нөгөө хэд нь авах гал дахиад тавингууд бид нар яг ингээд хажууд нэг хоолныхын хажууд манад ингэ сууч Батцсан уу? нөгөө дахиад нийцээ гарч ирэх ингээд бүгд тэр. Тэгэл дахианаас л өөр юм Амбизаа. Яг дэрийг хэлчихсэн чинь наа чи юу янда гэсэн чинь Бьюза гэхгүй. Тэгэхээр яг уу гэдгсэн чинь гээл аваа явсан. Тэгэхээр би бас бууз гэж бодоод нилээ эдийг аваад юу байсан юм бэ дотор нь. Бууз шиг угаас нэг хаттай нэг юу чин бууз тэгээ дотор нэг нөгөө Ногоон нэг юм чихэрлэг мэхэрлэг юутай. явахгүй тэр бүр заяа. Тэгсэн чи яаж яхад бууз гэж бодоод амар хийг авцсан заяа нөгөөхөөсөө. Тэгээ очоод суусан чинь биш вэстэй энэ өө гээл тэгсэн нөгөөг чи амбиуза гэдэг. Ячаа муугаа хилтэй хоёр удаач авсан. Манай хоёр нэрээ гиснээс юу Монгол төгсчнээс яг хэнийг хардаг гэсэн? Том их ярьдаг. Том. жоо багада юу. Тэ. Тэгээ азах ярьдаг гэсэн шүү. Гэтэ нөгөө яг нөгөө юу юм бэ? Яг удаан сакс тэгж тоглож хараагүй болохоор яг тэр үед нөгөө богийнх одоо танан гар тоглож байгаа хэм одоо банд болсон. Тийм. Тийм. Болдоохтой нөгөө SF-тэй бэлтгэл хийдэг байсан. Тэнгүүтээ бэлтгэл хийж агаад тэгээд Япон явцсан байхгүй юу? Тэгээд тэрэн дунд ч одоо таньж байгаа хүн ганц богийнх л байгаад байгаа юм чинь. Богийнхыг л амар үздэг байсан. Тэр үедээ. Тэгээд Том ах яг мэддэг байсан ч гэсэн яг нөгөө ингэж хуваар таньж мэддэг байсан болохоор зүгээр л. Боги гэснээс богиос маш гоё тоглогч шүү дээ. Тэгээд нөгөө одоо ер нь бол бас залуучууд амар гоё ингээд матуу завмар авах те. Тэр чинь одоо ингээд бүгдээ л та хэд ч одоо бүгдээ дуртай нь гарч ирээл тогтдог болчлоо. Тэр чинь бидний үед чинь цэвлээ болдоо гэл нэг ганц нэг гарууд тогтдог тогтдог. Одоо бол бүгдээ ингээ төсөрч гарч ирээд ингээ бүгдээ ч амар гоё өсрэлттэй болчлоо. Одоо тэгэнгүүт яах юм? Тэр яг боги шиг тэр ур чадвараа тоглолтонд ашигламаар байгаа байхгүй. Тийм. Яг хэрэгтэй момент дээр Offensive рebound өсрөө хамаа аваагаад ирдэг энэ төр тий. Нэгээс тогч мохтгоо. Тэр бол тэгэл улам л өндөр өсөрдөг л болчихлоо. Яг тэр юунуудаа ингээд тоглолтонд ашигламаар байгаа. Одоо шилбэл Эпсийн баярт шүү дээ тий. Баярт бол одоо амар өсөрж штэ. Тэгэнгүүт яаж тэгвэл тоглолт руу оруулах шиг тэр өсрэлтэй. Тий. өөрөө л бодох тий. Өөрөө л тэрэн дээр ажиллах Тий. Одоо хоёр дүүгийн хувьд одоо Японд тоглосон байна, Америк тоглосон байна тий. Одоо бас Монголд гээд тэгэхээр ер нь энэ саксны соёлч гэдэг юм одоо зохион байгуулалт ялгаа харагдсан уу? Харагдсан шүү дээ. Одоо юу гэдэг тий. За NC
D1 D2 тоглосон. Тэр бол нөхөр мөнгө л хэлээ. Тэнд бол тэр мөнгө тэр фестер заал тамирчтай хандж байгаа хандлага, хөвж байгаа хувц сунар пүүз. Тэгэл аялын тоглолтоор явхад хэдэн хүн тоглож үзтээ. Тэр аялын тоглолтоор явхад барыг коучинг стаф нь 10 хэдэн хүнтэй. Тэгэл дандаа буудалд буун тэгэл тоглолтынхоо өмнөх 2 3 хоногийн өмнөөс нь дандаа нислэгтэй тэгэл дундуур хоол мол үнэхээр л тэнд л мөнгө л хэлээ үнэхээр зарцуулж. D1 бол үнэхээр мөнгө л зарцуулах юм л. Япон мэдгүй миний байсан газар тийм юм болов уу юм болов. Айгүй их ивент хийдэг байсан. Нөгөө хүмүүсийг тоглолтоо үзүүлэх гээд тэгэнгүүтээ яг үнэндээ ингээд спортын гадна нэг тэнцэн мэрэгжлийн тамирчин байхын тулд ингээд олон хүнтэй ингэж харьцах амар чухал юм байлээ. Яг ингээд харьцаж чаддаг хүн нь бол ингээд ивент хийж байгаа л ингээд урдаа 1000 хүн суулгаж байгаа л ингээд ивент хийчихэж байгаа байхгүй ганцаараа Хөгжүүлэлт байна. Тэнд бас ингээд хүүхд мөх жижигхэн сургууль Монголоор өглөө очиод ингээд өглөө сургууль руу оронгод нь гар мар зөхиол тоглолтын плед нөлөөдгийг өгөөл. Тэгэнгүүтээ би болохоор ингээд тим юм одоо байхгүй. Тэр үедээ ингээ олны өмнө гарангуут ингээл яг юу ярих хэвээр байлаа ингээл мартаж сандарч мандрал. Тэгэнгүүтээ сүүл рүү болохоор бүр ингээ дасцсан. Ингээл нэг цэцэрлэг дээр очисон чинь манай надтай хамт хийх ивент хийх байсан нэг залуу ирч чадаагүй. Тэгэнгүүтээ за юу хийх хэвээр байлаа гэдгээ санаал, юу хийдэг вүлээ гэдгээ санаал ингээл ганцаараа ингээл хүүхдүүдтэй ингээл жоохон маазарч байгаа л жоохон тоглож байгаа л за одоо шидэж үзье нэг тиймэрхүү байдлаар ивент хийгээл тэгэл гарч ирээл би ч гайгүй сурцсан юм биш тэл гэж боддог. Тэр бол монгол хэлээрээ биш шүү дээ. Тэр ч бас япон хэл нь англи хэл дээр яг явж байгаа болохоор яг өөрийнхөө бодсноор ингээд шууд хэлж чадахгүй. Тэр ч бас цаг бол бас авахлах хүмүүсийн үдээс ирж барах л. Одоо нөгөө ер нь подкаст маань болвол бас өндөрлөлт шаандчлаа. Тэгэхээр манай хоёрыг бас нэлээд залуучууд бас үзэж байгаа юм чинь төгсгөлд нөгөө залуучуудтай хандаж бас одоо юу гэдэг мотивац болох үг хэлвэл те. Тэгээ дээрээс нь сая нөгөө нэг Откогийн хилдэг дээр манай шүүгчнэрийн асуудал бас байгаа шүү дээ. Нөгөө дандаа юм харилцаа шүү дээ те. Тэгэнгүүт нөгөө харилцаж чадахгүй байгаа шүү дээ шүүгчнэр. За шүүгчнэр энийг үзэх юм бол одоо ихтэй тэгээ шүүгч тэнд Америк одоо тэгэл шүүгчнэр лөө манай коуч бол бүр аимшигтай ойрлоо шүү дээ. Хоёр талын коуч хоёулаа бүр аимшигтай ойрлож байгаа юм чинь. Тэгэл тэрэн дээр нь бол яг ч вэрэл сая гэсэн ингээл тайлбарлал өгөөл тоглогч нар ч гэсэндээс ингэж байгаа юм чи тэг очиж аваад гайхаж байхал энд тэгсэн үү гэл шүүгч нь зааж өгöd байгаа юм чи. Очи ингэсэн ийм контакт хийсэн тийм болохоор энэ бол фал шүү. Дараа ч одоо ингэх юм бол чан дээр алдаа үлэн шүү гэл тэрийг нэг хэлж өгч байгаа юм чи. Бүр мэддэг болсон юм чинь. Тэр охойг тэр Midwest хэсэгт 3 жил тоглож байгаа алах сургууль. Тэгэхэд бүх шүүгчнэр нь адилхан чи энэ тоглож байгаа юм уу? За тэгэл тоглолн дээр одоо эн чинь ингэж тэр чинь алдаа шүү гэд. Тэгэл жоохон өөдөөс нь ингээл юм ярин гот шууд техник өгөөл плей-оффын тайм гэж амар эффект өрөөж тоглолтод нэг таргуул нэг бөмбөгөө гаргана гэдэг чинь амар том эффект орж нэг тоглолт нэг зөвхөн тамирчин ярьлаа гэд. Тамирчин чинь өөрөө амар emotional байгаа шүү дээ талбай дээр сэтгэл зүгээ ингэ ажиллаж байгаа. Шүүгчнэр өөрсдөө тэр сэтгэл зүй feelings жоохон дараад тамирчтай жоохон ойлгосоо л гэж үзэж байна да. Тэгээд мэдгүй сүүл рүүгээ бүр ингээд би ингээд эмоц дараад бүр ингээд 50 ингээд өөдөөс ингээд орилж ярьдаг болцсон. Тэгэнгүүтээ би ингээд тайлбар хүсэж байна би яг яасан бэ гэх тэгэнгүүт чи ингээд байгаа өстэй тэгээд байгаа өстэй гэд ингээд бүр сүүл рүүгээ ингээд загнаад байгаа юм шиг тэгэнгүүтээ та миний буруу гэж хэлчих. Одоо за ойлголоо ингээд өөрийгөө буруутай мэдрэмжээр төсөөлөд байгаа байхгүй. Тэрийг ингээд тийм тэрийг ингэнгүүтээ би нөгөө тоглолтоо бодохгүй нөгөө алдаагаал бодоо яваад байгаа юм чи үнэ. Тэгэнгүүтээ ер нь хүний харилцаа одоо тэрийг бас сурах хэрэгтэй баха шүүгчнэр одоо дээр нь гарах гад одоо тоглогчоосоо дээр гарах гад ямар хэрэгтэй юм бэ? Би бас нэг юм хэлчих واخ. Тэр ингээд тэнд ингээд манай коучнэр ингээд хоёр талдаа шүүгчнэрийн нэрийг бичсэн за ингээд зурагтайгаа. Тэнгүүтээ манай коуч тэр коуч ингээ алдаа гаргаж штэ. Одоо тэр шүүгч алдаа гаргаж байгаа штэ. Тэнгүүтээ шууд артлынхаа хүнд хэлээд сая аль шүүгч нээсэн бэ? Нэрийг бичээд тэгэхээр цаашаа юм ингээд юм хилдэг юм шиг байгаа юм. Цааш тоглолтны алдаа гаргасан, тэр дэдэ алдаа гаргасан, тэр ийм алдаа гаргасан ингээд тэрийн цаашаа ингээд бас гомдол мэдүүлдэг байх гэж бодсон би. Тоглолтын дээр манай коуч айгүй олоо удаа хойшоо гараад аль шүүгч нээсэн бэ гэдээ асууж илээ.
Нэг тэрний талбайг нь тэмдэглэж аваад байна. Тийм, тэрнийх нь алдаа сая тэгсэн гэл тэрийг нь айгуу тийм тэмдэглэж авч байгааг нь би харж ирсэн юм ассистент коуч. За энэ хүү үзэгчтэй Game Day podcast-ийн маань 22 дахь дугаар өндөрлөж байна. Тэгээд подкастын маань урилгыг хүлээн авч тэ үнэтэй цаг хугацаагаа зарцуулсан хоёр дүүдээ маш их баярлаа. Тэгээд дараагийн одоо подкастаар бас яг дараа ингэж гоё дахиад уулзаж ярилцсан тэ. Ингээд суух бах тэгэхээр тэр үед бас яг ингээд гоё урилгыг маань сүлээж аваарэ гэж хэлэх байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.